Монголын волейбол албаны 2024-оос 2025 оны үндэсний дээдийн аврах шалгалт тэмцээний 2 дугаар тойргийн 88 тоглолт бэлэн боллоо. Талбайн зүүн гар талд Жанжихын эзэнтэй спортын мастер Сэрэгдэн Баатрын булган тамирагдагчтай Инагура клуб. Талбай маргаан гар талд Хошууч генерал хожигрын 5 гүсрийн эзэнтэй спортын мастер Амрын уян гагдагчтай хэд хамгаалгын ерөнхий газар Хэрүү бид тамирын компани Хилчиг клуб. Талбай Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтуудыг Степ Аренагаас шууд дамжуулан үзүүлж байна. За дээд лигийн аврах шалгаруулах тэмцээний инаугурэ болон хилчин багуудын тоглолт талбайд эхлэх гэж байна. За лигийн аврах шалгаруулах тэмцээнд инаугурэ багийн хувьд энэ жилийн 2 дугаар тойргийн тоглолтууд эхлээд 1 хоцсон 2 хожигдсон үзүүлэлттэй байна. За хилчингийн хувьд бол 2 дугаар тойргийн тоглолтууд эхлээд харах хожил авч амжаагүй байгаа. За инаугурэ багаас бүгд тоглолтод орох юм байна. Өвлөн давуулсан. За өнөөдрийн тоглолтод хилчингээс бол инэрл гараанд гарсан байна. Өмнөх тоглолтуудаас гарааны бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт гэх юм бол за тэгээ холбогчоор бол Кристен Гаррисон шууд гарааны бүрэлдэхүүнд гарчээ. За давуу дамжуултгүй болсон инаугурагаас бүгд тоглолтод оруулаад Нарунгаагийн давуулалт. За аман давуултаа алдууллаа. За хилчингийн хувьд бол одоо сүүлийн 7 тоглолтод дараа л хожигдоод байна. За 2 дугаар тойргийн тоглолтууд эхлээд 4 хожигдсон байна. За инаугургийн хувьд бол 2 дугаар тойрог эхлээ 3 тоглосон. Минтонит говь 3-1-ээр хоцсон. Хоббис Улаанбаатар Феникс багуудад 3-1-ээр хожигдсон. Ийм үзүүлэлттэй. За Ижин дөрөвлөө гаргасан Инсойлын тоглоо. За тоглоо дахиад Инсойл гаргаад өгсөн 4-4-өөс авсан тоглооноо авч байна. За Ижин ерөөдөө одоо 1-р тойргийн дундаас эхлээд одоо гарааны бүрэлдэхүүнд одоо инаугурэ багийн гарааны холбогчоор тогтмол тоглож байгаа. За ерөөдөө тоглолт бол маш сайжирсан. Одоо бол хэдийнэ одоо багтаагаа зөгцөж уусах одоо энэ хугацааж өнгөрсөн тоглолтын ч одоо стаж юу сайжирч орж ирсэн байгаа юм холбогч. За нэргүүд гаргасан холболцоотой байлаа. За Тэмүүлэнгийн тоглоо ардлахад явсан да. За нэгүрэ мөн тоглоо байсангүй Суланбог оруулсан. Гарисан. За Тэмүүлэнгийн тоглоон дээр гол таалт амжилттай. За инхц бол тааж авлаа 3-1. За үндэсний дээд лигийн аврах шалгаруулах тэмцээний хүснэгтийн хувьд гэх юм бол эмэгтэй багууд за эхний 4 баг бол ерөөдөө жоохон салах маягтай байна. За сүүлд чигдэж байгаа 5 багийн хувьд бол одоо энэ тойргоос 3 хасагдана. Тэгэхээр одоо хасагдахгүй төлөө хөрсөлдөөн доотлын 5 багийн хооронд за дээдлийн 4 багийн хооронд одоо плей-оффын байрлалын төлөө хөрсөлдөөн нэлээд ширүү явж байна гэсэн. Хэдийгээр 9 баг байгаа ч гэсэн хасагдахгүй төлөө хөрсөлдөөн за мөн одоо 1 2 3 4 гарахын төлөө хөрсөлдөөн одоо дээдлийн 4 баг доотлын 5 багийн хооронд бол нэлээд ширүү явж байна. За давуултын алдаанууд 2 багаас нэлээд харагдаад байсан. Харин энэ удаад давуултаараа оноо авч чадлаа Кристен Гаррисон. За Америкийн нэгдсэн улсын легионер тоглогч Гаррисонгийн хувьд бол энэ жил одоо бүх хотын тоглолтод сонгогдоод оролцсон. За мөн одоо бас түүний хувьд бол одоо холбогчийн байрал дээр нэлээд нуруулаг тоглогч байгаа учраас бас хилчин багийн одоо бас нэг жоох нурууны нам байдаг асуудлыг бол ер нь бас нэлээд сайжруулж байгаа. За инаугургийн тоглоо нэргүй тоглоонд явсан оноо авлаа. За Ижин бас нэлээд өндөр бөмбөг гаргаж өгсөн байна. Довтлогчийнхоо одоо довтлооны өндрийг ашиглаад за нэрлийн эсрэг довтолсон ганц хаалтаа гаргаад өгсөө. За сая Гаррисонгийн хувьд хаалтан төсрөхгүй дээ давуултан дээр хойноогоо учраас хаалтны арыг аваад урагшаацсан. За хурдаар орж ирсэн бөмбөг хамгаалтаас торлуулсан. За инаугурэ сүүлийн 2 шот дараалж байгаа. Тоо илүү гарлаа. 5-3. За инаугурэ одоогоор 3 хоцсон 10 оноотой байгаа. Хилчин 3 хоцсон 12 оноотой байгаа. За хилчин өрөөний тоглолтод хоцсон бол хүснэгтийн байр ахаад долоор ороод ирэх боломжтой.
За хаалтд гоё байна да. За энэгүрээ хэрвээ энэ тоглолтод точих юм бол бас төгснөх тийм байрахаа 7 руу ороод ирэх боломжтой. Одоогор бол хилчин 8 дээр энэгүрээ 9 дээр одоо яг сүүлийн 2 байр дээр бичигдэж байгаа 2 баг шүү дээ. За энэгүрээ эхний тойрогт 2 очсон, 2 дугаар тойрогт 1 очсон 3 ожилтой. Хилчин эхний тойрогт 3 очсон ч 2 дугаар тойрогт л хожил авч чадаагүй юм байдалтай байна. Яа, насан жаргалын довтлогоо ийж нь хамгаалсан. За холбогч хамгаалаад довтлогоонд нэргүй топслоо. За нөгөө талд Гарисан хамгаалсан. Нэм тулан пас өгөөд буулган тамирын довтлогоо. За 2 дугаар тойрог эхлээд Минтонит говийг хоцсон тоглолтын дээр Нагура багаас булган тамир инх сойлгээ довтлогчд нь бол маш сайн тоглолтыг үзүүлж 3-1-ээр хожсон. За гэвчиг дараагийн тоглолтод Хоббист 3-1-ээр хожигдсон. За тоглолт ерөөхдөө бас Нагурагийн хувьд тийм ч бас тогтвортой биш байгаа. Эхний тойрогт 6 хожигдсон, 2 хоцсон. Инэрлийн довтлогоо. Дахиад булган тамираар явсан 2-ын алтнаас суларсан бөмбөгөө хамгаалаа. Тэмүүлэн хуурлаа. Оноо авлаа. За сансруултын Тэмүүлэн оноо авсан. За урд холбогч бол Тэмүүлэн бас нэлээд явуулж байгаа тоошно гаргалаа да. 4-7. За Нагурагийн хувьд бол үзэгчд маань мэдж байгаа. 1-р тойрогт бол одоо 2 очихдоо өснөгтийн 1-2 дээр байгаа Улаанбаатар Феникс Эрчим гэсэн 2 багийг л 1-р тойргийн одоо өснөгтийг тэргүүлжсэн 2 багийг хожиж 2 хожил авсан. Давуулт яа пас байсангүй. Суланбог оруулсан. За Мишель хоош натгсан. 100 гол байсан зайн дунд гацаа. За 6 дээр хамгаалагч хоошо татаад авсан. Яг гол цаа гарцсан байлаа. 8-4. Инх цулын давуулт. За урд хаалт тоглохнууд сайн байлаа инх цул. Давуултын алдаа. За энэгээр давуултын алдаа тоглолтын ихэнд бол хэд хэд гарчлаа шүү. За давуулт руу насан жаргал гарлаа. За 1-р тойрогт багууд уучраад харахад хилчин очиж исэн. Хилчин 3-1-ээр очиж исэн. За торон төрсөн алдаа гарлаа. Хаалтны талаас Сэлжингийн талаас торон төрж алдаагаар оноо өгж байна. За дээдлийг аврах шалгаруулах тэмцээн эхлээд эмэгтэй багуудын хувьд эхний тойрогт 36 тоглолт. За 2 дугаар тойрог эхлээд энэ 19 дахь тоглолт болж байна. За лигийн тэмцээний энэ жилийн одоо 55 дахь тоглолт эмэгтэй багуудын. Инэрлийн довтлогоо 2-оос явсан. За хаалтнаас гаргасан бөмбөг оноо авлаа. За элчин клубээс энэ жил одоо Мишель Хүслэн гэсэн одоо 2 голын агчийн байрлалын тоглогч. Нэлээ олон тоглолтод 7 минутаас талбай дээр тоглож байгаа. Гой довтлогоо 2-ын араас явсан. Хос 2-ын нэргүй та их болж 16 болгож байна. За бас 1-р бөмбөг л тааруул ирсэн. Тэгээ холбогч 2-р бөмбөгөн дээр гой засч өгсөн. Нэргүйгийн довтлогоо хүчтэй яваад оноо авлаа. Булган тамир. За инэрл пас өгсөн Мишель довтлогоо 2-оос явсан хамгаалаад дахиад нэргүй араас топслоо. Унтсан бахаа сая. За хаалтныгаар давуулаад топс унчж оноо авсан байна. За 11-6 давуулт оноо авсан. За нөгөөрөө тоглолт эхлээд давуултын алдаа байгаа гэсэн бол энэ удаа тарин багийн ахлагч хоошо давуулт руу гараад нэг давуултан дээр нь багийн довтлогоогоор оноо авсан. Дараагийн давуултан дээр өөрөө давуултаараа оноо бүртгүүлж чадлаа. За засварлагын хугацаа дуслаа. За энэгүрийн хувьд бол энэ тоглолтод хоцох юм бол бас байдал дээрдэх боломжтой. За яагаад вэ гэвэл тэдний хувьд бол бас Минтонит говийг хоцсон гэсэн хобби эсвэл тожигдсон. За хобби сарын тэр тоглолтод маш чухал тоглолтод хоцсноор хасагдах усаас гарцсан. Өөрөөр хэлбэл 6 дугаар ойрол орж ирсэн. За 7-8-9 багууд хасагдана. За хаалаа да өвлөн. Засварлагаас орж ирээд дахиад хаалтаар оноо авсан. За хаалт давуултын оноогоор бол энэгээрээ тоглолтыг сайн эхлүүлж байна. За түрүүн 2 ч хаасан инх цул. За энэ удаад өвлөн урд орж ирээд дахиад хаалаа. За пас мөн тааруу. За хилчин өндөр пасан дээр бол тийг сайн тоглохгүй байна тоглолтын ихэнд. Ижийн хуурсан. За ижийн хуурсан бөмбөгөн дээр нарангуй хаалтаар оноо авлаа да. За хоёр багийн тоглолтыг үзэгч маань харж байгаа.
маш одоо хурдан темптэй тоглолт. Оноо маш хурдан авсан энэ тоглолт явж байна. За энийг ч бас уул нь бол Хилчингийнхэн тооцоолсон байна. Инэрлийг гаргадаг одоо бол жишээ нь энэ одоо нөлөө штэ. Хурдтай тоглоё. Хамгаалтандаа илүү анхааръя гэсэн одоо ийм бүрэлдэхүүн бол гаргасан байна. За нурууны өндөрхөөс илүүтэй бас тийм хурдтай жижиг бүрэлдэхүүн ерөөхдөө гаргасан л байна да. За пас болохгүй байна. Сая дахиад одоо довтлогоо орсонгүй. Татсан бөмбөгийг оруулах гэсэн торноос гарсангүй. 14-7. Өвлөний давуулалт. Гарисон за тэмүүлэн дээр ирсэн холболт намдаж байна. Алтны гартаа явуулсан. Ижин за саяны холболт ажгүй шүү. Ажгүй холболт хийсэн. Шахсан бөмбөг байсан ч их гоё одоо тоглолоо 2 дугаар мөнгөн дээр. За тэгээ инх соёл хаалтыг мэдрээд гартааны явуулчлаа. За үзэгчдэдээ бас багуудын өснөгтийг одоо бас танилцуулахад Улаанбаатар Феникс одоогоор 33 оноотой 2 тойргийн хэлбэр дүнгээр 33 оноотой тэргүүлж ийн. Ижил Алтаа 25 оноотой 2 дээр, Уурхаач 22 оноотой 3 дээр, Ирчим 21 оноотой 4 дээр явж байгаа. За энэ дөрв бол жоохон салсан. За тэгээ 5 дээр Хашгаа 15 оноотой, Хоббис 14 оноотой 6 дээр. За Минтоны тоо 9 оноотой. За тэгээд араас нь Хилчин инагүрэ багууд бичигдэж байна. 3-3 ажилтай. За Минтоны тоо хувьд бол 9 оноотой байгаа ч гэсэн 4 ажил авцсан байгаа учраас дээр нь бичигдээд байна. За сайн довтлогыг харуулж байна. За мөн л одоо инх соёлын зэ харсан л одоо бөмбөг байлаа. Ард ялч хүнсэн. За Хилчин 2 дээр бас гараа өөрчлөгдөж магадгүй юм. Ерөнхийдөө хурдтай хамгаалсан бүрэлдэхүүн гаргасан боловч паасан дээр тааруу тоглоод байна. Инагүргийн давуултууд ихэндээ жоо алдаж исэн ч дээр ингээ пасг болчиход байна. Давуултууд ихэндээ жоо алдаж исэн ч Инагүрэ тоглолтын дундаас давуултууд бас гоё ороод эхэллээ. За топссон бөмбөг хамгаалагч урд унаад оноогоо авлаа. За өнөөдөр үзэгчтэй авахынд 3 тоглолтыг шууд дамжуул үзүүлэх хуваартай. Энэ тоглолтын араас Хобби, Эйс, Минтоны говь баг тоглоно. За энэ тоглолтод бас хин хожил авсан нь нэлээд дэвшчих боломжтой. Хобби өвдөчтөр Минтоны говь өвдөчтөр сасагдах хавилаасаа гарах боломжоо нэмэгдүүлнэ. За хуурсан бөмбөг солгоогаараа одоо явуулсан тэгээд гадаа онцлаа да. За Минтоны говийн хувьд бол одоо өмнөх тоглолтод Шизуку, Кикучи тоглоогүй. Шизуку тоглоогүй шалтгаан нөгөө визний хугацаа дуусаад одоо манайхан туг тойрно гэж ярьдаг да. Одоо устаа буцаад одоо тэгээд эргээд ирж байгаа. Өнөөдөр бол тоглолтод орчих бах. Насан жаргал хоосон цогсон. Ижин 3-аар явуулсан Тамирагийн довтлогоо гоё явсан. За 19 довтлогоо илүү байна. Довтлогооны хөлбөр илүү олон явж байна. За Хилчингийнхэн бол ерөнхийдөө тэмүүлэн урд байгаа үед намагсын довтлогоо явна гэхээс бусд үед бол тэгээд 2-4-ийн довтлогоо явж байгаа бол Инагүрэ 2-аар 3-аар за довтлогооны хөлбөрүүд бол илүү олон байна. Ард алгасан довтлогоо бас их цулаар явсан. Ижиний давуулалт. Хилчингийн довтлогоо болохгүй байна. За нэг завсралга авахаар юм уу да. Оноо явахгүй байна. 18-8. За эхний тойрогт бол одоо 3 тэгэр Хилчин Инагүрэг хожиж байсан шүү дээ. Инагүрэгийн бүрэлдэхүүн бол эхний тойрогоос суларсан байгаа. Яагаад суларсан гэж хэлж байгааг нь Таиланд лигоноор явуулсан, Ануужин Слонгс руу явсан. Хүн нэмж бол ирээгүй. Харин Хилчингийн хувьд бол Гарисон одоо олон тоглолтод ороод багтаагаа чигдэрсэн. За бас шинэ лигоноор ирсэн байгаа, сэлгэнд байгаа. За хатны гартаа явсаа оног авлаа. Жампрын инх соёл тоо ахиулсан 19-28. За одоо энэ хоёр багийн хувьд бол ерөөсөө үлдсэн тоглолтуудаа энэ 2 дугаар төрөг үлдсэн бүх тоглолтуудаа одж ижил лигийн тэмцээн үргэлжлэнэ. Хилчингийн солилцоо уянгийг оруулж байна. За холболтон дээр яалч алдаа гараад байсан. Тэгээд холболтын алдаа байх нь байсан. Гэхдээ пасны алдаа бас түлхүү байсан. Нэгдүгээр бөмбөгөөс холбогч дээр яг тэгж ирэхгүй бас ирсэн сайн ирэхгүй байгаад байла. Тэр ингээд холбогчийн бөмбөг ерөөсөө оновчтой ирэхгүй байгаад байна. Ижин за довтлогоо их цулаар явуулсан. 3-аар за хуралдаар орсон бөмбөг нэргүй хамгаалсан. Нэмд болом шууд оруулаад сөрөг довтлогоо тэмүүлэн явах нь. За хуурсан уянгаа хуураад үтсэн. Инх соёл дахиад зөгцөөн. За оноо өстө сайн явуулж байна инх соёл. За Инагүрэ багийн одоо лидер тоглогч бол мэдээж одоо багийн ахлагч Булган Тамир байсаар ирсэн одоо дээд лигийн тэмцээн сэргснээс хойш. За тэг өнгөрсөн жил бол инх соёл өөрийгөө ерөөхдөө ямар төвшөнд байгаа вэ? Ер нь ямар тоглогч вэ гэдгээ харуулсан. Тэгээд залуу тоглогч 2005 оны тамирчин.
Инжлийн лиг дээр бол одоо харьцангуй туршлагдсан. За тэгээ ерөөхдөө багийн онооны лидер болсон шүү гэдгээ бол саруулсан тоглолтуудыг л үзүүлж байгаа. Хуурлаа. За унахааргүй бөмбөг байлаа. Нэргүүгийн өчлөө давтлахаа хаалт гоё доо. За оноо өгөөцсөн үед бас тэмүүлэн хэрэгтэй оноонуудыг хаалтаар авч ийн гэхдээ бас арай л оноо салтсан л байна л да. Оноо аваад 9-21 болж байна. За эхний тойрогт одоо хожигдсан хариугаа энэгээр өнөөдөр бол авах боломжтой гэдгийг бол нэгдүгээр тойрогт бол нэгдүгээр ээлж дээр бол харуулж байна. Их олон онооны зөрүүтэй тэргүүлэл авчлаа. Дахиад их соёлын товтлогоо 22-9. За хилчин нэгдүгээр тойрогт эхний 5 тоглолтын дараах байдлаар 3 ажилттай байсан. За одоо бол лигийн тэмцээний эхний одоо 2 дугаар тойрог эхний 4 тоглолтын дараах байдлаар 4 хожигдсон. Одоо ингээд 5 дахь тоглолтоо хийж байна. Хэрвээ хожигдох юм бол ингээд 5 тоглолтоос 5 хожигдолтой. Болохондоо 2 дугаар тойрог эхлээд за 1-р тойрогт бол 5-аас одоо 3 хожигдсон байсан. За солилцоо оруулсан легионер тоглогчдод албад гаргаж байна. За довтлогоо явсан. За ерөнхийдөө инх цулын хаалтны хажуугаар гаргаад оруулчлаа да. Тэмүүлгийн давуулалт. За авлгын тамирын довтлогоо явсан ард хамгаалж байна Нарангуй. Насан жаргалгадаа зөгчлөө одоо хаалтныгаар байхгүй. За нэгрөө солилцоогоор хонгорчинг оруулж байна. За Кристен Гаррисон гээд одоо Америкийн нэгдсэн улсын легионер тоглогч авчирчаад байсан хилчин клуб. Тэгээ одоо Ихизо Омогибо гээд энэ сая талбай дээр гарч ирсэн Америкийн нэгдсэн улсын легионер тоглогчийг өнөөдрийн тоглолтоос эхлээ оруулж байна. За энэ тоглогч бол товтлогчийн байрлалын тоглогч байгаа. За айлж давуултын оноо хонгорч орж ирээд давуултаа нь авчлаа. За хонгорчин давуултаар оноо аваад 24-10 болгосон. За эхний ээлж дээр бол 9 тоглолт гарсангүй дээ хилчин. За нөгөө талаар энэгүрээч ерөөхдөө илүүрхэд боломж олгосонгүй. Хаалтаар дуусглаа. За 25-10 15. За хамтгаа үзэгчид та бүхэнд баярлалаа. Үндэсний дээдлийн тэмцээний шууд амжилтын ерхий ивэнтгчээр дуусшгүй эрчгүйч Supreme аккумулятор шухлаа компани ажиллаж байна. За эхний ээлжийн тоглолтыг 25-10 харьцаатай энэгүрээ баг авлаа. За 2 дугаар ээлжийн тоглолт эхэлж байна. За хаалгам нар ч пас гэсэн давуулцаа орлоо. Хилчингийн эхний ээлжийн гол асуудал бол бас давуултууд нэлээд алдсан. Сяар хамгаалаад Суланбөг уянгаас орж ирлээ. За нээжийн тоглолтыг уянгийг гараанд гаргалаа, Ихизээ гараанд гаргалаа. Инх цулын довтлогоо явсан оноо авлаа. За нэгдүгээр ээлж дээр бол хилчингийн одоо бас нэг бодсон тактик гэх юм бол одоо хурдтай бүрэлдэхүүнээр тоглоё. За хурдтай бүрэлдэхүүнээр тоглохын тулд нуруу намсна. За тэгээ тоглоод үтсэн боловч болсонгүй. За энэ ээлж дээр бол одоо шууд өөрчлөөд өндөр довтлогч легионер Ихизээгээ гаргалаа. За энэгүрээ клубын хувьд бол бас гэхдээ хилчингийнхэн ч мэдчихэл байх хэвээр тоглолт жоохон тогтургүй байгаа штэ. За одоо нөгөө юу гэдгийг товчхон хэлэх юм бол орон гарan байгаа гэсэн. Сайн тоглосон тоглолтуудаа их олон онооны зөрүүтэй хожижоод зарим тоглолтууд болохоор ерөөс тоглолт нь болохгүй 3 тэгээр хожигдоод ингээд байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ 2 дугаар ээлж дээр тоглолтоо хадгална гэсэн одоо баталгаа бол байхгүй. Тэгэхээр хилчингийнхэн өөрсдөө сэргэж чадвал энэ ээлж дээр тэнцвүүлээ цаашаа одоо тоглолтыг эргүүлэх боломж бол бий. За анги соёл давуулт руу гарсан. Халаа. За анги цулын хаалтууд гоё байна да. Инх цул эхний ээлж дээр 2 ч удаа хаалт оноо болгосон. Сайхан алдөрлөө. За энэ тоглогч одоо дөнгөж 2008 оны тоглогч шүү дээ. Тэгээд манай одоо Шгшээвагийн бас зөвхөн энэгээр клуб гэлтгүй Шгшээвагийн ирээд болж байгаа болсон л одоо тоглогчдын нэг инх цул ингээ хаалтаар 3 дахь оноо авч нийтдээ 5 оноотой болж байна. 2 довтлогоотой. Хурлаа. Уянгийн хурдлага ирсэн. За багийн ахлагч амрын уянг. За ийм пас ерөөхдөө бас нэг ирж өгөхгүй байгаад байсан. Нэгдүгээр өмгөн дээр хилчин жоохон алдаатай тоглоод байсан. Сая их туулын пас гоё ирээд мэдрэмжтэй намхан уралд оруулаад унгаалаа. За ээлж ихний оноо болсон. Багийн ахлагч давуултан дээр. За инх наранг одоо багасаа явуулснаар хилчингийн хувьд бол бас залуу тоглогчид өөрсдөө харуулах илүү өөр одоо бас ийм химнэл
харагдаж ихэлсэн. Тэгээд эхний тойрогт эхний 5 тоглолтоос 3 хожоод тун дажгүй ихсэн боловч хоошоо ерөөсөө хоцсонгүй дээ. За Нарангуйгийн довтлогоо явуулсан хамгаалагчаас гараа авчлаа. 5 тоглолтод эхний 5 тоглолтод 3 хожоод за сүүлийн 8 тоглолтод дараалал хожигдоод ингээд 13 тоглолт хийсэн. Одоо бол энэ 14 дахь тоглолт нь болж энэ Хилчингийн. За болгон тамирын довтлогоо гарсангүй. Тоо тэнцлээ 3-3. За энийг л яриад байгаа юм да. Хилчин бол өөрөөсөө сайн тоглож чадах юм бол бас боломж бол бий. За энэгүрэгийн хувьд гэх юм бол одоо гол асуудал өмнөх тоглолтод Хоббис хожигдсон. За энэ Хоббис Минтонит хов энэ хоёр багтаа одоо хасагдахын төлөө хасагдахгүй төлөө өрсөлдөж байгаа гол баг бол Хоббис Минтонит хов хашгин 3 баггүй. За тэгээ Хоббис энэгүрэг хоцсноор өөрсдөө их гоё даваа байдалтай болж ирсэн. Одоо өнөөдөр Минтонит ховтой дараад нь Хилчинтэй оноо авах боломжтой багуудтайгаа тоглоно, ойрхон бичигдэж байгаа багуудтайгаа. Тэгэхээр Хоббисийн хувьд бол одоо дараагийн хоёр тоглолтод хожиход бүр дээшээ гараад ирэх боломжтой. За 2 дугаар ээлжийн тоглолт эхлээд Нарангуйгийн довтлогоо сайн явж байна да. 2 тараас оног авлаа. За энэ хоёрын дээр бичигдэж байгаа одоо Хилчин энэгүрэ багуудын дээр бичигдэж байгаа Хоббис Минтонит хов хашгин 3-4 хожтой л байгаа. Энэ хоёр 3-3 хожтой байгаа. Тэгэхээр өнөөдөр хожсон адилхан 4 хожтой болоод дээр байгаа багуудтайгаа хожлоороо тэнцчин тэгээ оноогоор ирэмлэн. Тэгээ Минтонит хов 9 оноотойгоо энэ хоёрыг хоцсон шууд одоо Минтонит ховын дээр гарна. Тэгэхээр 2 байр агчих боломжтой ийм тоглолт. Ер нь бол энэ хоёрыг хожигдсон найдлаггүй болно шүү. Өнөөдөр бол хожигдсон бол ер нь найдлага багтаа болно. Хоцсон цаашаа явах боломжоо нэмэгдүүлнэ. За ингэсэл нэг дөрөв бүх тааруул болчлоо доо. Урлаа. За хизээ. Уралтаар навсан. За Америкийн нэгдсэн улсын 2 лигоноор тоглогч бий. За хизээгийн хувьд бол Хилчин клубын бүрэлдэхүүнд эхний жилээр тоглож байгаа юм тоглогч. За өмнө нь бол өнгөрсөн жил Турк тоглож исэн байлаа те. Косово, Австри, Герман, Грекийн лигийн тэмцээнүүдэд тоглож исэн туршлагатай. 96 оны тоглогч, 97 оны тоглогч байлаа. За метр 83 өндөртэй гэдэг бол бас Хилчингийн довтлооны бүрэлдэхүүнд бол өндөртөө хамгийн өндөртөө л орно гэсэн үг. За 3 тэг байсан. Хилчин сайн хөөж 6-4 болгоод за сүүлийн 6 тоог авахта өрсөлдөгч багтаа одоо нэг л оноо алдлаа 6 тоо дараалж авлаа. Их зүйлийн давуулалт 2-оос за Нарангуй энэ жилийг сайн эхлүүллээ. Довтлогоо хууралтууд оноогоо авсаар байна. За энэгүрэгийн тоглолт одоо тогтургүй тийм орон гарan байгаад байгаа гэдэг чинь яг л энийг хэлээд байгаа юм л да. Тэгээд эхний ээлж дээр 15-20-15-аар юу лээ 10-25-аар хоцсон шүү дээ. Хоёр дээр бол одоо тийм тоглолт биш болоо явчихж байгаа. За пас өгсөн. Болгон тамирын довтлогоо 2-оос. За нэргүй. Холболтын бөмбөг явуулах гад үтсэн урагшаа орчлоо. Тэгээд араас довтлогоо явах боломжгүй болчлоо. Гадаа зогсон доо. За энэ легионер тоглогчийн хувьд бол мэдээж одоо дасаагүй сугацаа хэрэгтэй байгаа. Энэ гадаа зөх халдаанууд бол мэдээж гарна. Харин яваан да хэр одоо яван чангарах юм бол доо гэдгийг л харъя. Гэтэ энэ легионер жоох оройтч л ирлээ. Хилчингийн хувьд л эрт авчирсан бол гэсэн бодол бол байна. За дахиад гаргаад өгсөн 4-өөс довтлогоо нь явсан. За оног авч байна. За хизээ солилцоогоор орж ирээд 1-р ээлжийн төгсгөл солилцоогоор орж ирээд довтлогоо 3 явбуу 2 оног авлаа. За 3 довтлогоо авсан байна шүү. Болгон тамирт гаргаад өгсөн. За хаалтнаас гаргаад цогсон хойно сусар урам хамгааллаа. 3-араас зөрөөд явсан сөрөг довтлогоо. За ижийн хуурах гад үтсэн Мишель хаалаа. За ижийн өнөөдөр 2 хууралт оруулах гэж үзлээ. Хойлыг нь хаалаа да. Түрүүн 1-р ээлж дээр Нарангуй хаацсан сая Мишель хаачж байна. За энэ ээлж дээр мөнх цулыг гараанд оруулсан Хилчин клуб 3 хөрчөлт оруулсан мөнх цул Хизээ уянгаа гэсэн 3 тоглож гараанд оруулсан нөлөөгөө үзүүлж байна. Ялангуяа Хизээ уянга 2 бол одоогоор л дажгүй тоглолтыг үзүүлж байна. За ихтэй ээлж дүнгэж хийж байгаа учраас бас дүгнэхэд эрт байна. За Мишелийн довтлогоо өндрөөр явцсан. За Мишелийг бол нам хасаар тоглуулж байгаа. Өнөөдөр мөнх цулыг нам хасаар гаргаад Мишелийг өндрийн довтлогчийн байрал дээр гаргасан. Оноог авч байна. За засварлага энэгүрэ.
За засварлагын хугацаа дууссан. За үндэсний дээдлигийн тэмцээнд энэ жил одоо анх удаага 9 багийн одоо сүүлийн 3-ыг нь 2 тойргийн дараах байдлаар хаснаа гэсэн энэ дүрм гарч ирсэн. Энэ дүрм бол бас лигийн тэмцээний тоглолтуудыг үнэхээр сонирхолтой болгож байна л доо. За өмнө нь бол одоо тэгэл плей-оффд ихний дөрөв нь ордог гэсэн бол багууд бол одоо тэгэл за 5-аар гарсан ч хасагдана, 9-оор гарсан ч хасагдана гээл тоглолтод хандлага бол бас арай өөр үйдэг гэсэн. За одоо бол ингээ 2 дугаар торгоос 3-ыг насна гэхээр бол тоглолтод хандах хандлага үлдэхийн төлөөх одоо өрсөлдөөн доотлын багуудын өрсөлдөөн нэлээд сонирхолтой болж эхэлж байна. Энэ л одоо тэмцээнийг сонирхолтой байлгах үзэгчдэд одоо илүү үзүүштэй тоглолтуудыг багуудаа гаргаж өгөхөд бол бас нэлээд түлхэц болсон ийм л одоо бас дөрмийн шинжилэл боллоо л доо. За 22 он цаанчийн 9 баг ороход эхний 2 тойргийн дараах байдлаар нэг л баг хасж ирсэн, 9 дугаар 2-ын багийг хасж ирсэн. Тэгээд тэр нь уурхач хасагдаад 8 баг нь цаашаа тоглож ирсэн 3 дугаар тойрогт. Мишелийн довтлогоо дахиад явцсан оноо авлаа. За Мишель бол үндсэн байрал нь бол өндрийн довтлогч. За тэгээд дэлгэрмаа цалжуулагч шинжлэлийн лиг дээр бас намагсаар тоглуулад байсан. Өнөөдөр бол яг өөрийнх үндсэн байрлал өндрийн довтлогчийн байрал дээр гарч ирээ сайн тоглож байна. За эхний ээлж дээр бол насан жаргалын байран дээр тоглоод пас довтлогоо ерөөхдөө бас болоогүй л дээ. Тэгээд суулгасан. Ерөөхдөө сосроо урмыг үлдээгээд нарангуйг үлдээгээд бусдын сольчлоо штэ. Хуурлаа. За энэ удаад хаалтанд ороогүй ч гэсэн хамгаалсан. Ижиний хууртууд бол болохгүй байна. За ин соёл. Довтоо ойрхон байсан бөмбөг байрнаас өсрөө довтолсон оноо авлаа. За хилчин иногөр 2 хоёулаа нэг онцлог нь сэлгээ маш лузаан. За тэгээ сэлгээний тоглогчд нэг залуу тоглогчид хин чинийгээ нөхчих одоо юм боломжтой. Ер нь бүрэлдэхүүн залуу юм 2 баг. Инженерийн лигт дундаж нас одоо хамгийн залуу 2 баг шүү баг. За довтлогоо авсан хобби их залуу. Энэ хилчин иногөр 2 их залуу бүрэлдэхүүнтэй дундаж нас. Хоёулаа нэг дундаж нас 20 л байгаа бах та. Яасуул орж ирсэн бөмбөг. Хөнгөх зул пасгсан. Мишелийн довтлогоо 2 хаалт. За ижийн дөрвөлөө гаргандаа ангисөлийн довтлогоо хаалтны эсрэг явсан оноо авлаа. Хаалтны гартаа бөмбөг хошоовж байна. За дундаж нас гиснээс хилчингийн хувьд бол ерөөсөө сосор урмаас бусд нь бүгд 2000-аас хоошооны тоглогчд байгаа. За легионеруудыг оруулахгүйгээр. За энэгүрийн хувьд бол бас л одоо 2000 оноос өмнөх тоглогч одоо байгаа мó. За булган тамир байгаа бах. За тэгээ бусд нь бол тамираач 99 оных. Бусд нь тэгээд дандаа 2000-аас хойш шүү дээ. Зя хаалтнаас гаргасан. Хийзэ довтлооны 4-т хоног авлаа. За энэ легионероо бол тоглох хэрэгтэй юм байна өө. Тоглолт нь болж байна. За энэгүрийн эсрэг тэгээд бол өндөр довтлогч бас хэрэгтэй юу гэл хэрэгтэй. Хаалцсан ороод байна шүү дээ энэгүрийн хувьд бол. Хоёр өвлөө инх цул 2-оос гадна булган тамир энэ их соёл нэргүүгээ довтлогчтой хаалт өндрөлдөө бас. За нэргүүгээ өчтөд довтлогоо 4-өөс өчтөд довтлогоо явсан шугамн дээр хамгаалж ирсэн хамгаалагчаас гарч байна. За 9-13 тооч нэг хайхтар салчааг байгаа энэгээр ороод ирж боломжтой л одоо хөөгд ороод ирэх боломжтой л тоо харагдаж байна. Их соёл давсан. За Тэмүүлэнгийн уурсан бөмбөг. Эхний ээлж дээр Тэмүүлэн болоо соноог сайн явуулж байсан. За Тэмүүлэн нэг хаалт 3 довтлогоо авсан байна. Оюнгийн давлалт. За пасс нь одоо тааруул боллоо доо. Пассан дээр алдаа гаргачлаа. Тэгээд шууд хаалтар дарж унаа авсан. Нэгдүгээр бөмбөг болохгүй байна. За энэ эсэргүүгийн талд байсан бөмбөгийг дартсан байж магадгүй юм байна да. Гэхдээ энэ дээр челленж бөмбөгөөр одоо хаалт тавьсан тавиагүй дээр бол шүүгчдийн шийдвэрлэл шийднэ л дээ. Сая яг бөмбөг торлуу орох магадлалтай харагдажсэн. Тэгээд торлуу орсных нь дараа одоо босгоод хамгаалах боломжтой бөмбөг байсан штэ гэдгийг энэгүрийнхаа хэлж байгаа бах. За 15-9 болсон. Гэтэ сая өөрсдийнх нь одоо пасны алдаа л да. Энэгүрийн хувьд бол пасаас авсан бол юм болохгүй лаа. За довтлогоо булган тамираар явсан хамгаалсан бөмбөг
За торноос тэмүүлэн босгоод нарангуй хатгаад орууллаа. Дахиад Дамирагийн тоглоо. Сосрормын хамгаалцсан. За асуул орж ирсэн бөмбөг. Өөрт нь хайсан. Их цолын тоглоо. Уян хамгааллаа. Нарангуй араас. За энэ холболт орчлоо доо. За 2 дугаар мөнгөөр холбогч тоглож чадсангүй тэгээд Булган Дамир холбосон бөмбөг торлоо орчлоо. За хилчээ оноос алсан 7 оноо илүүтэй. За тийм ч одоо бага онооны тэргүүлэл биш, хадгалаа авчих юм бол асуудалгүй одоо хожихоор тэргүүлэл. За ятаж хамгаалсан сул бөмбөг орж ирсэн. Зөрөө тоглоо. За тэмүүлэн байгаа, нарангуй байгаа. За хоёр лугаа шидсэн. Даарсан. За өндөр орж ирсэн бөмбөгийг хаалтаар даржлаа. Авсан тохиолдолд бас нэлээд гарж ийн хилчингээс. За энэ бол мэдээж иногүрэгийн тоглоо сул оруулаад байна. Пас болохгүй байна гэдгийг л одоо илрэл. Хаалтаар дараад их амархан аваад шүү дээ. За нэг дөрөв бөг дутуул ирж байна. Хамгаалаа сөрөг тоглоо тэмүүлэнд ард явсан. Ард нам явсан бөмбөг байсан. Хамгаалаад нэргүүгийн тоглоо. Мишель хамгаалсан. За нэргүү тоглоогоор нь авлаа. За Мишель нэг дөрөв бөгөөс тийм ч муу бол таамаагүй нэргүүгийн тоглоо маш хүчтэй бөмбөг шүү дээ тэгээд. Хоёр дээр харин арай очиж амжаагүй бөмбөг намхан гарцсан болохоор сэцүү байсан баха. Их цул давуулсан. За пас тааруу ирсэн. Уянга хатгаад аргалаад орууллаа. Их туул пасаа дахиад ард нам явсан. Өөлөнгөөр явах гэсэн тоглоо холбол зөрчсөн шүү. За орцсон л доо саний бөмбөг дотор унсаа. Хийзээ оноог авлаа. За иногүрэгийн тоглолт тэнцвэргүй одоо юу гэдгийг тогтургүй орон гарan байгаад байгаа гэд нэгдүгээр хэлжийн дараа одоо энэ 2 дугаар хэлж эхлэхээс өмнө хийсэн. Яг л ийм байгаад байгаа. Тэгэхээр хэлчин өөрсдөө тоглолтоо олж чадвал боломж бол бүрэн бий. За энэ тоглолтын дээр хоцсон баг бол ерөөхдөө амьд үлднэ гэж хэлчих болно. Энэ хоёр баг ерөөхдөө өсгөхээ шийдсэн тоглолтыг л одоо өнөөдөр хийж байгаа. За Дамирагийн тоглоо явсан. Хоцсон 4 ажилтаа болоод одоо дээрээ бичиж байгаа 3 багтай 5 6 7-гийн багуудтай адил 4 ажилтаа болно. Тэгэхээр цаашаа одоо дийшлчих боломжоо үлдээнэ гэсэн үг. Хонгоржинг оруулж байна да. За нэргүүгээр хонгоржинг сөлсөн. За хожигдсан баг бол тэгээд үлдэх магадлал нэлээд бага болно. Яг энэ хилчин хожигдвол бүр хэцүү. Яагаад гэвэл хилчин нэг тоглолт илүү явж байгаа байхгүй. Нөгөөрөө бол энэ тоглолтыг хийгээд нэг тоглолт дутуу. Дахиад нэг тоглолт дутуу гэсэн үг. Яагаад унсан? Инагура 11 тоглолт хийсэн, хилчин 12 тоглолт хийсэн юм байгаа. Шалжингийн 13 дахь тоглолт, Инагурагийн Инжлийн лигийн 12 дахь тоглолтын тоглолт байна. За мөхцөлд гаргаад өгсөн тоглолоо. Нэг соёл ас өгсөн. За тоглоо Булган Дамираар явсан. Хамгаалж өгсөнгүй. Гой алт байсан байна. Энэ мөхцөл нарангуй ерөөсөө зай гаргаагүй их нэг таасан байна. Хоёрын алт гой нийлсэн байна. За хэлж одоо тоглолтоо хадгалах нь чухал да. Одоо ойлголцол бол одоо хэлчин бол маш сайн багш та одоо бүгд л нэг багшийн одоо шавнар легионер тоглогчдоос бусд нь бол олон жил хамтдаа тоглож байгаа. Хэлчингийн унган тоглогчд. За одоо талбай дээр байгаа тоглогчдоос сосор урмал байна да. Бусд нь бол дандаа хэлчингийн одоо унган тоглогчд. Яг багасаа хэлчин дээрээс бэлтгэл сургуультай яж гарч ирсэн. За сонирхолтой хаал явсан. Булган Дамир 2 алтны эсрэг довтлоо. Хаалт оронд төрцөн сая. Мөхцөлийн хаалт оронд төрчж байгаа харагдсан. За хэлчингээс нарангуй 6 оноо, Ихийзээ 6 оноо авсан. Тэгээд тэргүүлж байна. За давал турсангүй. За энэгөрөөс л инх соёл 8 оноотой байна.
Нэргүү 5 оноо, Булган тамир 6 оноо, Инхцул 5 оноо авсан байна. За 20-13 давалт талдаад оноо бүрл одоо холдоод байна да. Хийзээ давалт. За маралгайг оруулсан байна. Хаалтны гар давуулсан. Хонгорж хамгаалаад Инхсөлийн довтлогоо. За гар авчлаа да. Челленж үзэхрөллөө. За нөгөөгийн завсарлага дууссан. Давлалт. За энэ удаа тонгорсон дамжуултыг өгсөн. Хаалтанд орлоо. За хаалтууд бол ихний ээлж дээр бол 90 оноо аваагүй. Хоёрдугаар ээлж дээр хилжингийн хаалт. Харьцангуй сайн байлаа. За бүрэлдэхүүний нуруугч ерөөхдөө жоох өндөрлөө гаргасан. За мөгцөл уян хоёрын хаалтнаас унжээ. За энэ ээлжийг зөрүүлээд бас одоо 7 онооны зэрэгт авчих бүрэн боломжтой тоотой явж байгаа Элчин клуб. Инхсөлийн довтлогоо. За Элчин энэ тоглолтод тэрөө очиж чадах юм бол одоо 2 дугаар тойргийн эхний ажил нь болно. За энэ тойрог эхлээд ижил алтаатаа нэг 5 гаргаж 1 оноо авсан. Бусдаар бол тэгээд хинтийн ургаачтай бас 5 гаргасан. 2 оноо бол авсан байгаа. Гэтэ дандаа одоо 4 хожигдцоо. Яа гой довтлогоо явсан тэгээд Инхсөлийн довтлогоо оноо авч байна. Тэгвэл хамгаалчих төглөө шүүлчингээс маралгойг давуулт орсонгүй. За давуултын алдаа их байлаа энэ хүрээ нэлж дээр. Давуултын алдаа өөрсдөө зөрөө дэвшрүүгийн давуултан дээр паасны алдаа. Ерөөсөө гол шалтгаан. За эхний ээлж дээр бол хилчин өөрсдөө бас давуултын алдаа их хэлсэн паас байхгүй болсон. За хин сайн давуулж одоо пастай байгаа нь л давуулт хамгаалцаатай байгаа нь л одоо хоцсон эхний 2 ээлж бол ийм хэмнэлтэй байлаа. За овинга Мишель рүү гаргаад өгсөн Мишель. За энэ ээлж дээр Мишель үнэхээр сайн тоглолтыг үзүүллээ дээ. За болор сайхны Мишель 2007 оны тоглогч байгаа. 17-т одоо Дидлиг ихний үлрэлээ тоглож байна. За солилцоо хийсэн. За Мишель 4 довтлогоо 1 хаалт оноо авсан. 5 оноотой байна. За пас мөн л байдгүй дутуул. За Инхсөйл шугам дагуулсан довтлогоо оноо авлаа. Ижиний давуулалт. За давуулт оноо авчирсан. За ээлжийн төгсгөлд бас эдгээр одоо энэ ээлж дээр хожил авах нь одоо боломжгүй шухуулсан ч гэсэн багийнхан тоглолтыг соруулаа сэргээгээд авчвал 3 дээр мэдээж ихнээсээ хэрэгтэй. За ижиний 2 дахь давуулалт Мишелийн довтлогоо явсан хаалаа. За хамгаалсан бөмбөг шууд орж байна. Хуурлаа. За оюунгийн нээлжийн тоглолтын дээр 2 хуурдаа олголоо доо. 2 хураад хоёулангийн оноо олгож байна. 25-17-оор 2 дугаар ээлжийн тоглолтыг Элчин баг авлаа. За багуудын 3 дугаар ээлжийн тоглолт эхэллээ. Эхний оног давуултаар авч байна нэгүрэ баг. За ээлжийн харьцаа 1-1 эхний ээлжийг нэгүрэ 15 онооны зөрүүтэй. За 2 дугаар ээлжийг Элчин баг 8 онооны зөрүүтэй авлаа. За эхний 2 дугаар ээлжийг 2 баг бас нэлээ олон онооны зөрүүтэй илүүргсэн байдалтайгаар бие биенээсээ авсан. За одоо л тоглолт эхлэх юм дээ. За одоо л жинк өрсөлдөө эхэлнэ. Ерөнхийдөө 5 гарч бас магадгүй л юм. Энэ ээлж дээр хожигдсон баг бол доо хожигдох хэрэггүй болно. Дахиж ээлж алдах хэрэггүй болно нилээ. Эвгүүтэн тийм учраас одоо 3 дугаар ээлжийн тоглолт маш чухал да. За тийм ч учраас одоо Улиул спортод 3 дугаар ээлжийн тоглолт хамгийн чухал байдаг. За 3-ыг 2-ыг байсан ч 1-1 байсан ч хамгийн чухал ээлж бол одоо 3 байдаг шүү дээ. За ижин 20 руу гаргасан Инхсөлийн довтлогоо хаасаа Сумын Ойсын нарангуй хаалтаар унгаалаа.
За гоё халтвчээ. Инсулин довтлогон дээр Нарангуй. За 2 багийн 3 дугаарт 2 тоглогч хоорондоо тулсан. Хааж байна. За Нарангуй өнөөдрийн тоглолтын дээр ингээд хаалт нь 3 дахь хаалт нь болж байгаа юм байна. За зөхөд оруулах боломжтой. Тэмүүлэн хаалтаар хүрсэн. Ихижээ ямар гоо довтлоо вэ. За энэ легонероос арай л жоохон оройтоод ирсэн юм уу да нэрээ. Энэ тойргийн ихнээс тоглож ирсэн бол одоо хилчин өдөө 4 дараалж хожигдсон байгаа ч үгүй ч юм. Энэ тойрогч одоо 2 дугаар тойроглоо 4 хожигдсон. Гэхдээ хинти урхаа чижлалтаа 2 5 гаргаад хожигдсон. За 2 хожигдолтой байж исэн бол өдөө шал өөр хасагдах бүсээс бол баг гарцсан явж их боломжтой байсан хилчин. За дахиад хүлээж байгаа довтлогоо явсан. Гарын кист оруулаа гой зөгч шүү. Инсулин довтлогоо гарсангүй. За хилчин багийнхан хаалтаар бас нилээн эсрэг багийнхан тоглолтод нөлөө үзүүлж дарамт үзүүлж эхэлж байна да. 4-1. За 1-4 бүл чухал байна да. За пас аваад өгсөн. Булангийн довтлогоо хаалт цодруулаа сосроор татсан. За зүрөд энэгөрөөс хаагаа буцааж байна. Нарангуйг уртаа довтлогоо. За хамгаалтаас гарлаа. Нарангуй өнөдөр гой тоглолттой байна уу. За эхний ээлждэр бол хилчин бол угаасаа багаараа болоогүй. Дасгалжуулагчийн одоо бодсон A хөлбөр бол одоо болсонгүй. Тэгээд 2 дугаар ээлжин дээр шууд одоо B хөлбөр руугаа шилжиж гараагаа өөрчилж. За 7 тоглогчийн 4-ийг нь сольсон. Мишель Уянга Хизэ мөнхцөл гэсэн 4 тоглогч оруулж ирсэн. За тэгээ 8 онооны зөрүүтэй 2 дугаар ээлжийг аваад 3 дээр бас ингээ оноо илүү эхлүүлж байна. Дахиад Хизэгийн довтлогоо хаалтны гартаа гарсан. За Инакурагаас бол одоо өөрчлөлт орж ирсэн 3 дугаар ээлж дээр хонгоржон хулуун 2 гараа гарч ирсэн. Их нөлөө үзүүлсэнгүй дээ. За хулангийн хаалтнаас гаргасан байна. Бас агаар дээр тогтдог тоглогч шүү энэ Хизэ. Агаар дээр бол ер нь тогтож байгаа цогцож чинь 2 тоглогоо харагдлаа. Хизэ омогибо гэж та. Легонер тоглогч байна да. За булган тамир талбайд орж ирсэн байна. Хулангаар солигдчихэ. Сая солилцоо угаасаа нэг үр дүнгууд болчлоо л доо. За дахиад уурсан бөмбөг оноо гавлаа. Зургаан 1. За Альжингийн 2 дугаар ээлжийн одоо сайн тоглолт үргэлжилсээр хэмнэлээ алдаагүй явсаар. Хаасан Хизэ хаалтаар навлаа. За 7-1. Энэгээрээ тусарлага авж гин. За хилчин бол одоо тоглолт ихэндээ болсонгүй. Би хөлбөртөө шилжлээ. Одоо энэгээрийн тоглолт болохгүй байна. Энэгээрээ би хөлбөр нь юу байна вэ? Тэрийг харъя. Үндэсний дээдлигийн тэмцээний 3 удаагийн авраг энэгээрээ клуб өнгөрсөн жил одоо дээдлигээс медаль хүртэж чадаагүй ихний үлрэл нь болсон. Энэ үлрэл одоо бас л медалийн төлөө өрсөлдөх байр буюу одоо ихний дөрөвт плей-офф шалгарч чадахгүй байх магадлал нэлээд өндөр болчиход байгаа. За Чо Ванки гэж бас лонгсгалжуулагч ирсэн. За сая инкс бол бас хаалтныхан байрлалыг яаж хаалт тавих тал дээр нэлээд заагаал зөвлөгөөгөө гаргаж ирэх шиг байна. За 1-4 мөг. Хизэгийн довтлого дахиад явсан. Асуудалгүй. Энэ тоглогч одоо нэр маш хурдан дасах боломжтой тоглогч харагдаж шүү. Жохон орой ирсэн юм уу даа л гэж харагдаж байна. Өшөө одоо эрт ирсэн бол Хилчингийн одоо өнөөгийн нөхцөл байдал бол одоо шал өөрөж болохоор байсан. Ийм тоглогч харагдаж байна. Инксолийн довтлогоо яасаа холболт бол хаалтнаас нь гаргаад өгсөн. Голын хаалт нь хоцроод Нарангуйгийн хаалтны эсрэг зогсон Инксойл оноо авч 2-9. За энэ хүрээ клубын багийн одоо юм бүрэлдэхүүний боломж потенциал бол ямар ч цагийг hodж чадах бүрэлдэхүүн. Гэхдээ яг талбай дээр гараад бол өөр байгаа. Цаасан дээрх нэрс бол одоо маш одоо чанга баг харагдаж байгаа хэдий боловч. За Нарангуйгийн довтлогоо гадаа унсан да. Сая челленж үзэж магадгүй юм гэхдээ. 3-9. За зөрөөд одоо энэгүүрээ юу хийх вэ гэдэг л байна да. Үнэхээр сонирхол татчихин зүгээр энэ чигээрээ тоглоо дуусах уу эсвэл одоо ямар нэг өөрчлөлт зөрөгтэй хийх үү. Эхний ээлж дээр бол Хилчин бол үнэхээр одоо яаж чадсангүй 15 онооны зөрүүтэй хожигдно гэдэг бол маш олон онооны зөрүүтэй одоо хожигдож байна. За тэгээ 2 дугаар ээлж дээр дөрөв тоглогч солиод намх үзчихсэн бүрэлдэхүүнийг өндөрлөөд холбогчоо солиод шал өөр бүрэлдэхүүн гаргасан ингээд Хилчингийн тоглолт боллоо. Одоо зөрөөд энэгүүрээ яаж одоо тоглож
Энэ одоо бүрэлдэхүүний эсрэг ямар хөлбөр, ямар байрлал, ямар гарааны бүрэлдэхүүнээр тоглох вэ? За инсэл давуултан дээр түрүүний тоглох бол гадаа байсан. Жилнес дээрс тэгээ тодорхой харагдаж байна. Мишелийн пас. За хуралдаар орж ирсэн бөмбөг. Хонгоржингийн тоглоо хаалтанд орсон. За доороос холбоо дөрвөлөө гаргасан булган тамирын тоглоо хаалт гаргахгүй нэ. За ангаар давуулаа цогсон. Хизээ яа. Гой тоглогч байна. Уянгач одоо ерөөхдөө холболтон дээр нэлээд учраа олдсон байна. Одоо 90 удааг байгаа гэхэд маш хурдан хугацаанд одоо товтлогчтойгоо ойлгоцож чадсан байна. Албан тоглогч уянга. За сүүлийн жилүүдэд одоо Даймара Леске энтергээд хэлчин чинь ерөөхдөө одоо Куб лигоноор авчирч исэн. Энэ жил бол одоо 2 Америк лигоноор ирлээ. Товтлогоо гадаа унсан. Холбогч товтлогчийн байрал дээр 2 Америкийн нэгдсэн улсын лигоноор ирсэн. 22 оны лиг дээр санаж байна. Уильямс гэдэг нэг бас Америк лигоноор ирж исэн баха. Янгт бол пас. Ийм пас л хэрэгтэй байна да. Хилчинд бол энэгөрөд бол зөрөөд. Хилчигийн пас бол нэгт бол энэ хоёр дээр бол нэлээд гоо зэгслээд өгчөж штэ. Нэгт бол пасан дээр тоглоод сусар урам хамгаалтан дээр тоглоод байгаа. За хизээгийн тоглоо шугамтай их л ойрхон унлаа да. Заавал мундаг хардаг тоглогч байна уу. Тэг хаалтанд бол ерөөсөө орохгүй байна. Хааж бол чадахгүй байна. Тэгээд энэгөрөө одоо хаахын тулд жоох хоцорч үсрэх хэрэгтэй юм да гэж харагдаж байна. Энэ хизээ өөрөө бас агаар дээр тогтож байгаа холболтын бөмбөг ч гэсэн ерөөхдөө жоох өндөр гаргаж өгчөөд байна. Хаалтныхын дээгүүр цохиулах гээд. Тэгээд ерөөхдөө бас агаар дээр гой өсрөдөг, тогтдог, харж байгаа зөгчдөг чадварлаг тоглогч байна. За нарангуй давуултан дээр гарсан. За энэгээр одоо хөөж байгаа баг давуултаа алдаад байна. Давуултаа алдна гэдэг бол хөөж байгаа багийн хувьд бол ямар ч одоо хоног үзэх боломжийг олохгүй шүү дээ. Давуултаасаа оруулж тэрэн дээр л хөөх хэрэгтэй. За хонгоржин довтлоонд явсан. Мишель урт хамгаалж байна. Хаалтнаас явсан бөмбөг 3-араас довтлоод оруулсан. За болор өндрөм хамгаалсан шүү. Сул бөмбөг өгцөн дөө. За нэг гараараа холбоод мөнх цулийн довтлоо. Мишель гаргаад өгсөн топс. Холбсон хонгоржин цогсон хаалтанд орлоо. За зэрэгцчлээ да сая сүүлийн бөмбөгнөр. Сосор уран пас гсэн. За энүүдаа хизээгийн довтлоо гадаа унлаа. За сүүлийн 2 довтлоо гадаа унтсан. Гэхдээ сая энэгүүрээс торон төрсөн алдаа гарчээ. За үндэсний дээдлигийн тэмцээнд оролцож байгаа багууд 2 дугаар тойргийн одоо сүүлийн байдлаар легоноор тоглогчоо эцэлсэн байх хэвээр. 3 дугаар тойрог эхэлсний дараа шинээр легоноор тоглох авчрах одоо боломж байхгүй. Тоглоулахгүй гэсөг авчирсан ч. За тэгэхээр багуудын хувьд бол одоо легонорууд бол ер нь нэлээд зэгсэрсэн байгаа. Тэгээ хилчингийн легоноор баг сүүлийн легоноор болж байна уу да одоо ирж байгаа. За дотгоо өвчтэй явсан хамгаалт сайн. Хизээгийн таацсан бөмбөг ороод ирсэн шүү. Ижийн дөрвөлөө гаргасан тамирагийн довтлогоо. За асуур ором хамгаалцаа. Мишель зөрүүлээд ийцээ. За Мишель бол одоо дэлгэрмаа цолжуулагчийн тоглолтод оруулсан бас яхахгүй нууц цэвсгүүдийн нэг байлаа. За нэргүүг оруулсан. За ерөөхдөө бас нэргүүг босдог гэж нэг айхтар солих шаардлага байсан уу да гэж бас харагдаж л байна. Солиод бол юу ч одоо нэмэр болсонгүй, өөрчлөгдсөнгүй. За довтлогоо холбож шахсан гэхдээ нэргүү солгоо гараараа хатгаад оруулсан хаалтны гартаа бөмбөг унлаа. За үндэсний дээдлигийн одоо 2019 оны аварга энэгүрээ 2021 оны аварга хилчин багууд талбай дээр тоглож байна. За дээдлиг сэргснээс хойш энэгүрээ 1 алт 2 хүрэл медаль, хилчин 1 алт 1 мөнгөн медаль өртөжсэн. Гэтэл өнөөдөр энэ 2 баг лигийн 9 багаас 8-9 дугаар өртөө хамгийн сүүлийн 2 байрт бичигдэж байна. За энэ нь бол одоо
Монголын дээдлэгт багууд бас ямар жигд болсон бэ, өрсөлдөөн ямар болсон бэ гэдгийг харуулж байна да. За одоо үзэгчд болоо хуучны бас хөлөө сонирхчдоо сайн мэдж л байгаа. 14 5 6 онд бол одоо point тухайд одоо холбооны цом клубүүд аврагт болдог байхад Инагур бол бас өрсөлдөөнгүй шахал төрүүлдэг байсан баг шүү дээ. За тэгээд нөгөө талаасаа бол яг ингээд жоохон дэлгэрүүлээд ярихад Инагурын тоглолт одоо ерөөдөө тоглолтын хэм маяг систем бус доогуудад нэлээд судлагдчихад байгаа юм шиг харагдаад байгаа. За байрлалаа алдаа. Хилчин байрлалаа алдаагаар мөр алгаж байгаа юм байна да. За байрлалаа алдаагаар мөр алгасан Инагурыг оноолсон 8-13. За боломж л байгаа оноо бол бас эхний хэлж 2 дугаар хэлж чиг одоо бие биенээсээ нэгтгэж учиргүй бас тасарчаагүй байна. Болгон тамирын давуулалт гадаа унлаа. За тэгээд түрүүний яриаг үргэлжлүүлэхэд бол Инагурад бол бас нэлээд тийм шинжил хэрэгтэй л харагдаад байгаа юм. Ерөөдөө багийн спортод бол багийн одоо алдаа одоо энэ амжилтгүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд мэдээж Хүлэн бүх сагс өөлөө бол ямар ч одоо багийн спортын төрүүлж дасгалжуулагч хариуцлага ер нь яригддаг. За тэгвэл Инагурын хувьд бол одоо дасгалжуулагч, тоглогчд гэдэг аль аль нь ийм байгаад байгаа ч гэсэн ерөөдөө багууд нэлээд судлагдсан. Инагурын тоглолт бол ер нь ойлгомжтой шах байгаад эсрэг багууд одоо Инагурын эсрэг их сайн тоглож байгаа нь одоо энэ шалтгаан шүү дээ. Сайн судалж мэдээд тоглолтын мэдээд байгаа гэсэн үг. За давуултын алдаан дээр зөрөө давуултаар оноо авцсан. 5 онооны зөрөө 7 голоо олдлоо. За пас өгдгөө дээ. За хамгаалагч дээрээ солилцоо оруулаа. Болор ундрамыг оруулсан байна. Болор ундрам. За пас өндөр орцсон доо. Хаалтаар дарсан оноо авлаа. За солиод одоо бас нэмэр байсангүй. Эхний бөмбөг авсан ч гэсэн. Нэг дөрөв бөмбөг өндөр ороод Хилчингээс шууд дараад оноо авж гин. За 3 оноо дараалаад авсан. (16 8) За 2 нугалсан оноо гэдэг бол бас болиулд бол ер нь хэцүү шүү. 2 нугалсан оноон дээр сожино гэж одоо ер нь ховор. За тэгээд ч одоо зүгээр 2 4 биш те 4 8 биш 5 10 биш 16 8 шүү дээ. За нэргүй орж ирээд харин 2 чууралт оноо авлаа. Бусдаар бол сүүлийн бөмбөгнүүд нь оноо болсонгүй Инагурыг. Мишель довтлогоо явсан. Болгон тамир хамгаалсан сөрөг довтлогоо Инх соёл явлаа. За Инх соёл хаалтны одоо бугуур өцгöd унгаж байна. Унаг авсан. За Илжингийн одоо пас ард бол их сайн байгаад байгаа. За нэргүүгийн давуултыг харъя 10 16. За өнөө давуултын алдаа үргэлжлэж байна. Өөрөөсөө давуултаа авч одоо чадахгүй пасн дээр алдаа гаргаад байгаа хэрнээ. Зөрөө эсрэг багт одоо давуултаараа нөлөө үзүүлж чадахгүй дандаа гадаа давуулцуул оноо гэж энэ доо. Мөнх цолын давуулалт. За давуултын алдаа гарсан. За иймэрхүү алдаан дээр л одоо бас зөрөө цаан давуулаад хөөчих хэрэгтэй байна Инагураа. Нэг тоглолтод нь орчуулж суулнч 7 онооны зөрөө 6 онооны зөрөө бол хөөчих потенциалтай баг. Эхний ээлж дээр одоо 25 10-аар хоцсон баг шүү дээ. Тоглолт төрчгтэй гараа авчлаа унчлаа. За үүлэн давуултаа авчсан алдсангүй. Мишель довтлоо. За өнөөдрийн тоглолтын үнэхээр X factor нууц үзэр Мишель байлаа да. Маш сайн тоглож байна. За хоёрын алтууд ер нь нөлөө үзүүлж чадаагүй байна. За 18 11 Мишелийн 7 дахь тоглооны оноо. За давуулт илүүрхсээр. За Инагурагаас нэг 5 бөмбөгний 3 нь алдаа авчаад байгаа бол Хилчингээс нэг 5 бөмбөгний 2 нь оноо авчаад байна да. Ийм том ялгаа байна. Орхон 2 давуулт нь авлаа. За сүүлийн нэг 5 давуултан дээр бол яалч үгүй тийм боллоо. Нэргүүгийн довтлогоо торноос гарсангүй. За одоо онооны зөрөө үсээд ирэхээр бас ингээд бас тоглогчдын сэтгэл зүйд нөлөөлөөд хөөхгөөд яараад одоо юм жоох юм үлдүүд гарна л да. Тэгээд сая өвчтөд довтлогоо явуулах гад үтсэн торноос гарсангүй завсарлага. Хугацаа дууссан Хилчингээс Хизэ Огибе
2 дугаар хэлжээс одоо солилцоогоор орж ирээд 12 он авсан байна. Нарангуй 10 он авсан байна. За энэгүүрээс бол Инксойл 13 он авчээ. За тоглоо явсан хамгаалаад Хилжингийн сөрөг тоглоо. Нарангуй хуурлаа. За уянгаа энэ тоглолтын дээр хууралтын бөмбөг 3-д орууллаа. 3 он авлаа да. За холбогч одоо багийн ахлагч уянгаа гараанд гараагүй 2 дугаар хэлжээс гараанд орж ирсэн. Тоглолтыг л одоо бүрэн эргүүлж чадлаа. Багийн ахлагч бас тоглооны алдаа маш багтаа тоглож ин Хилчин. Энэ бол мэдээж одоо холбогчийн сайн тоглолттой холбоотой. Ижийн Инксойл руу гаргасан хаац удрууллаа. Дахиад сөрөг тоглооны боломж. Араас явуулсан 2 харын тоглоог хамгааллаа. Инксойл 4-өөс хаалаа. Уянгаа алт. Их цул. За урагшаа шилжижсэн тоглогчийн хөдөлгөөний эсрэг хоош нь явуулсан. Дээгүүр нь гараад бүх нэг дээр унлаа да. За энэгүрээ бол энэ ээлжийг алдаж болно. За тэгтээ 4-р ээлж дээр яаж тоглох вэ гэдэг сонирн байна. Одоо тоглолтын ээлжийг алдлаа гэдээ дуусчихгүй. 4-дөр бол шал өөр алдах хэрэггүй тоглолтыг үзүүлнэ. 4-дөр алдах юм бол тэгэл дуусаа. За тэг үзэгчдэд онцолж хэлсэн. Энэ тоглолтын дээр одоо энэ 8-9-ээр бичиж байгаа 2 баг. Энэ дээр хожигдсон ерөнхийдөө лиг 2 дугаар торгоос дууссан шүү. Хоцсон баг бол цаашаа бол арай амдвал ялангуяа Хилчин хожигдвол бүр хэцүү. Ягаад гэвэл Хилчин нэг тоглолт илүү явж байгаа. Энэгээр нэг тоглолт дутуу байгаа учраас арай илүү олон тоглолт үлдэнэ гэсэн үг. Уянга 4 хуралтын бөмбөг 4 лээ оноо. Ангаруулж энэ даавал бондгологч. Холболтын алдаа бол ер нь хараагүй. Тэгээ өөрөө энэ эсрэг багийн талбайг бол маш гоё мэдэрч байна. Өөрийн багийн одоо 5 тоглогч, эсрэг багийн 6 тоглогч. Байрлалын одоо сул орон зай, хин хаана, ямар байран дээр байна, хаан зай гарч ийн бүгдийг гоё мэдэрч байна да. За хоёрлоо гаргасан Инксойл. Тоглоог нь хамгаалаад Хийзэгийн тоглоо сайн антин руу орцсон доо. Хаалтны бөмбөг антин руу орчуу, тоглооны бөмбөг антин руу орчуу. Сайн хаалтнаас яваад антин руу орцсон байж магадгүй юм. За Хилчин баг онооллоо. (23-13) Тоглоо. За их сулаар явсан. Хилчин хамгаалаад Хийзэгээр сүрэг явсан. За Ижийн 4 рүү гаргасан хулгийн тоглоо. Инксойл хурсан 14-23. За энэ л жооноч ерөөхдөө дэшээ гарчлаа. Тэг энэгүүрийн хувьд бол одоо 4-р ээлж маш чухал байна. За Хилчингийн хувьд бол 4-дөр мэдээж бүтэн 3 оноогоо аавна. Дуусгана л гэж гарч ирнэ. Тэгээ 2-3 дээр бүтэн ил өргөчлөө. 2 дээр 8 онооны илүү хоцсон. За Тэмүүлийн тоглоом авчираад бага ожлох боломжтой оноо түрглээ 10 онооны зөрүүтэй сет point. За 2 дугаар ээлж дээр 8 онооны зөрүүтэй хоцсон. Энэ ээлж дээр за 10 магадгүй 11 онооны зөрүүтэй дуусгачих боломж байна. Давуулдарсан. За пасс өгсөн. Яа, тоглож чадсан гүдээ. Сая бол 1-р бөмбөг сайн ирсэн. 2-р бөмбөгөн дээр харин Ижин тоглож чадсангүй. Холболт тоглоо таарсангүй. За ингээд 11 онооны зөрүүтэй очиж ээлж харьцааг 2-1 болголоо Хилчин клуб. За багуудын 4-р ээлжийн тоглолт эхэллээ. За 2 болон 3-р ээлжийг Хилчин баг авсан. Ээлж харьцааг 2-1-ээр тэргүүлж байна. За 3 ээлжийн тоглолт гуруулаа хэрт шийдэгдсэн ийм ээлжийн тоглолтууд боллоо. Эхний ээлжид Инагүр 15 онооны зөрүүтэй хоцсон. 2-р ээлжид Хилчин 8 онооны зөрүүтэй, 3-р ээлжид Хилчин мөн одоо 11 онооны зөрүүтэй хожлоо. За 4-р ээлжийн тоглолт Инагүрээс ихний оноо авлаа. За Инагүрийн хувьд энэ ээлж дээр хожиж иж одоо тоглолт цааш үргэлжлэн хожигдуул тэгээ шууд 3-1-ээр дуусгах гээд байна. За тоглолтын бас оноо дэшээ гараагүй байгаа үед үзэгчдээ бас нэг зүйлийн талаар ярьж өгье гэж бодож байна. За багуудын одоо дараагийн тоглолтууд ямар зүйл үлдэж ийн вэ? Ямар тоглолтууд үлдэж ийн вэ гэж. За Хилчингийн бол энэ тойргийн 5 тоглолт нь энэ байгаа. За Ангц бол хаалтаар дарж авсан. За энэ тоглолтоос Хилчинд 3 тоглолт үлдэнэ. Гэхдээ 2 нь Ментоны хобби хэсгээд оноо ойролцоо багууд байгаа. Тэгээд хөсгөл эрчим байгаа. Хөсгөл эрчим гэсэн энэ тойрог тийм сайн биш байгаа шүү дээ. 3 хожигдсон байгаа. Хөсгөл эрчимийг хожихгүй их газаргүй. Хилчингийн тоглолтууд бол гайгүй байртай одоо үлдэж байна. За харин
За оюнга хуурсан өнөөдөр 5 хууралт явлаа. 5 лон авлаа да. Амрын оюнга албан тоглогч бол үнэхээр гоё тоглолтыг үзүүлж байна. За зөвхөн хууралтын оноонууд бол одоо зөвхөн нэг оноо бол чухал биш. Энэ одоо онооноос илүү чухал юм гэвэл эсрэг багийн хаалт хамгаалтанд нэлээд давхар юм бодол оруулж ирж байгаа, төөрөгдүүлж байгаа. Дараагийн тоглоом дээр хэрэгтэй гэсэн үг. Инагуригийн хувьд гэх юм бол одоо үлдэж байгаа тоглолтууд гэх юм бол хөвсгөл эрчимтэй, ижил алтаатай, уурхаачинтай гэдэг ихний 4 төчөгдөж байгаа 4 багийн 3 таан тоглоно. Энэ инагуригийн хувьд бол хойр харьцангуй чанга байгаа гэсэн үг. Одоо үлдсэн 4 тоглолтын 3 нь ихний 4 төчөгдөж байгаа одоо 3 баг байна шүү дээ. За тэгээ Ментоны товтой тоглоно. Одоо ихний 4 төчөгдөж байгаа багуудаас инагуригийн хувьд энэ тойрог хэлээ зөвхөн Улаанбаатар Феникстэй тоглосон. Тэгээ 2 дээр чи одоо ижил алтаа явж гин 3 дээр уурхаач явж гин 4 дээр өсгөл эрчим явж гин энэ 3 таа тоглох нь байна. Тэрийн тоглолтуудаас оноо авахад тийм амаргүй тоглолтууд байх болно доо. За дамжуултыг өгсөн. Тэгэхээр багуудын үлдсэн хуваар бол хилчин бас арай гайг байна гэж хэлж болохоор байна. Тэгэхлээр одоо чухал тоглолтуудаа хийцэн тэгээд одоо тэр ч утгаараа бас том багуудтайгаа эхлээд тоглосон учраас 4 хожигдсон байж гин. Энэ бол одоо тойргийн 5 дахь тоглолт нь. За алдаа торон төрсөн. Алдаа гарлаа. За энэгээр 1-р ээлж дээр гаргаж ирсэн үндсэн гараагаа гаргалаа. 3-р ээлж дээр одоо солиод үтсэн болоогүй. Нэргүй буцаад гараандаа гарч ирсэн. За аюутаа сайн эхлүүлсэн 4-1. Энэ ээлжийг авах юм бол бидхэн 5 ээлжийн тоглолт үзнэ. Хуурсан хизээ оноо авлаа. За тоглолтын донцолж хийлсэндээ одоо багуудын тоглолт бол үнэхээр үхэл амьдралаа шийдэх юм тоглолт байгаа. Хожигдсон ер нь л одоо гэртээ хайр шүү дээ. Хожигдсон гэртээ хайр шахуулт тоглолт байгаа. За хилчингийн үлдсэн өөрөд гайг байгаа ч гэсэн энэ дээр хожигдуул тэгээ үлдсэн тоглолтууд дээр хожооч одоо нэмэр багтаа болно. Цөөхөнч тоглолт 3хан тоглолт үлдэнэ. За булган таврын давталгааныг авсан. За хоёр хамгаалагчийн голоор шүргээ гараа авчлаа. За Мишелигээ өргөжлүүлээ тоглуулж ийн хилчин. За болохгүй бол одоо 4-ийн төгсгөл 5 дээр ч юм уу насан жаргалыг бас оруулаад ирж болно. Холбогчийн бөмбөг Нарангаа чиглэсэн хуурсан. За хаалтнаас орж ирсэн бөмбөг. Инхтүүл холбож өгөөд хийзээгийн товтлогоо явсан. Дахиад 2 руу гаргалаа. 6 дээр хамгаалсан. Зөрөө товтлогоо 4-өөс явсан. За товтлогооны бөмбөг торноос гарсангүй. За тэгээд хин алдаа багтаа тоглож ин тэр нь л ялангуяа давуултан дээр товтлогоон дээр хин алдаа багтаа тоглож ин тэр нь л одоо их оноо ирц салчаад байгаа шүү дээ. Энэгээрээ сая 4-1 гэж оноо салсан боловч өөрөөсөө алдаагаар гаргаад тоорцсон. За Нарангойгийн давуулт орсонгүй. За 5 гаргаад ч хамаагүй хожил авч чадах юм бол одоо айл багт усагаар мэтэл одоо хэрэгтэй. Ягаад гэвэл дээр нь бичигдэж байгаа 3 баг гуруула адилхан 4 ожилтоо байгаа. 3 баг 4 ожилтоо. Энэ хоёр бол хоёулаа 3 ожилтоо. Тэгэхээр хоцсон адилхан 4 ожилтоо болчих юм тоглолттой. За хаалтнаас унсан. За хийзээгийн товтлогоо булган тамирын хаалтнаас унгажээ. За орж ирээд бол одоо үнэхээр сайн тоглолтыг үзүүлж байгаа хийзээ оги бэ. За Америк нэгдсэн улсын легионер тоглогч хийзээ одоогоор 14 оноо авсан байна. Нэг хаалттай 13 товтлогоотой. За давуултын алдаа. За хилчин 1-р ээлж дээр энэ давуултын алдаатай тоглосон. Тэр ээлж дээр бол 15 онооны зөрүүтэй хожигдсон. Энэ давуултын алдааг бол бас багасгах шаардлагатай. За энэгүүрээ харин зөрөөд онооны тэргүүлийг хэр хадгалахыг. За бүр цаашлаа салгаж чадах нь уу? Харцгаая. Пас тим сайн гол орж ирлээ дээ. Яа зөрөөд 1-р бөмбөг дээр ямар муу тоглоом болсон энэгүүрээ. Сая ерөөхдөө сул орж ирж байгаа шахал бөмбөг байлаа шүү дээ. За харъя да. 1-р бөмбөг дээрээ тэгээд алтөрцөн л юм байна да. Ламнэржин сайн 1-р бөмбөг авсан уу? Уурдаа өвл өрцөн үү? Ламнэржин авах шиг боллоо доо. За салгачих боломжтой, оноо холдуулчих боломжтой 2 ч бөмбөгийг нагруу алдаж эсрэг багтаа сул оноо өглөө. Инкслийн товтлогоо. За ингээд яваад байвал болно оноо нь дорхноо гүндээ. За энэ багуудын маш чухал тоглолт. 5 ээлж үзүүл бас сонирхолтой байна.
За дөрөвдөө гаргасан Мишель хаалаа. За нэгдүгээр ээлжээс хойш их цул ер нь хаагаагүйсэн да. Эхний ээлж дээр бол 2 хаацсан. За Мишель өнөөдөр ерөөсөө хаалтанд ороогүй. Хилчингээс гарч ирж байгаа довтлогч нарууд ерөөдөө жоохон нуруу намхан байдаг. Харин Мишелийн хувьд бол ер нь нэлээд нуруулаг тоглогч метр 77 байна 78 өндөртэй байгаа. Өнөөдөр ер нь дээгүүр зөхөд байсан. Сая инх цул нэг хаалтаар байлаа да. Түрүүн Чован кицсэлжуулагчоос инх цулын хаалтан дээр нэлээд яриа айлсан. Яа. За уянгайг 5 уралт оноо очоод байсан. Сая булган тамир гар дэвсээд хамгаалж байна бөмбөгийг. 2 дахь боломж Мишель гаргаад өгсөн. За жоохон хойно ажиллаа холболтын бөмбөг. Инх цулын довтлогоо явсан хойно нарангуй хамгаалсан. Дахиад Мишелээр өвлөн пас өгөөд 3-ын довтлогоо хурдтаар орлоо. За багийн ахлагч Сэргэлэн Баатарын булган тамир тооны харьцааг 15 болгож олдууллаа. За онооны харьцаа 5 онооны зөрүүтэй болсон. За спортын мастер булган тамир голын алтыг дагуулад топс зооног авчээ. За үндэсний дээдлигийн тэмцээний үзэгч та бүхэнд НТV телевиз, орондог телевиз их орондоо шууд дамжуул үзүүлж байгаа. За дээдлигийн аврах шалгууруулах тэмцээнийг шууд дамжуул үзүүлэхэд ерөнхий ивэнтгчээр гал ирмэлцэл ур чадварт хөрөнгө оруулалт net capital ажиллаж байна. За мөн зис бидний ирээдүйн ачттай их хязгаарлагдмал хариуцлагатай компани шууд дамжуулалтын ерөнхий ивэнтгчээр тус тус ажиллаж байна. За Мишелийн довтлогоо тусралгаас орж ирээд амжилттай. За болор сайхны Мишель тооны харьцааг 6-10 болгож ортулсан. За Мишелийн энэ тоглолтын 9 дахь оноо болж байна. 10 дахь оноо юм байна. За 8 довтлогоо нэг давуултныг хаалтан авчээ Мишель. Давуулалт. За Тамира пас гоё өгсөн. Яа холболтын бөмбөгсөө ямар ширүүн гаргаж байна. Их цул харин хатаах оруулцлаа. За 2 авалт болж бүр хаагцсан. За сая ийж ин бол үнэхээр хурдтай холболт явууллаа шүү. Тасгал бөмбөг ороод ирсэн. Их цул харин довтлооны байр өсөрцөн яг авцсан байж лаа. За тэр нь бол хилчингийн хувьд бол одоо хамгаалах боломжгүй юм нөхцөл байдлыг үүсгэлээ. Ийж шин бас саяны бөмбөгөн дээр багаон авахд их гүрэг үүсдэгчлээ шүү. Нэргүй шууд цогсоо. Унцаа дотор байлгүй яах вэ? За хос хоёрын нэргүй таагуулж 12-6 боллоо. За нэг нурууны өндөр өсрэлт тэсэлтэйгээ эргийс нэргүй гаргалаа да дээрээс нь цогсон дотроо дотор. За хинтээ аймгаас гаралтай байлуулч нэргүй. За гадаа дотор дээр челленж үзэхээр болсон байна. Челленж амжилт. За сая бол дасгалжуулагчийн хувьд бол гадаа дотрын мэдчил байсан бах. Тэгээд эсрэг багийн химнэл бас нэлээд ингээд өсөөд тоглолт нь ороод эхлэнгүүт нь бас жоохон химнэлийг дарах гэсэн зорилготой челленж авах шиг боллоо. Уянгийн бөмбөг за яасан өндөр бөмбөг явчваа хойш нь түлхсэн. За түлхсэн бөмбөг талбайд унтсан гэж үзлээ. За сая шугам дээр унтж байгаа л харагдлаа л да. Тэгээ хоёр шугамын шүүгчүүлэг одоо хараа зогсож байлаа. 7-12. Үнцэн байна уу? За челленж аваач одоо нэмрүү харагдаж байна. За уянгийн давуулалт болрумдрам пасаа өгсөн. Нэргүүгийн довтлогоо. За нэгдүгээр бөмбөг ирээд байвал довтлогоо бол явна штэ. Энэгээр бол довтлогоо бол байгаа. Гол нь хамгаалалт чухал. Пасаа саагах хэрэгтэй. Болрумдрам хин 2 ламнарж 2. Одоо хилчингийн давуултыг харж байгаад түлхүү ээлүүд рүү нөгөөд байгаа. Давуултаа бол довтлогч руу нэг давуулт их хэрэггүй байгаа шүү дээ. Оги бэ. За довтлогоо гарсангүй. Довтлогооны алдаа. За хилчингийн легонер тоглогч гэхдээ 2-3 дээр бол маш сайн тоглосон. Ялангуяа 2 дээр тоглолтыг хилчин одоо химнэл эргүүлэхэд энэ тоглогч үүрэг оролцсон маш их байсан. Хизямо гибо гэж одоо тоглож байгаа. Соёлоо давуулна. За нарангаа пас гоё гисэн өөрөө довтлоонд хаалаа булган тамирын хаалт сул орж ирсэн хамгаалтаас. За нэргүүдээ гаргачихсан да. Нэргүүгийн довтлогоо хаалаа. Тэмүүлэн их зөөрийн хаалт өндөр харагдаж байна мушгсан. За татаад холбосон араас Мишель зөхөд оруулсан. За намын дээрээс довтлогоо явлаа. Хоошин цогсон гадаа унцсан. За Огибегийн сүүлийн хэдэн довтлогооноор нь алдаа болоод шүү. Хийзээ 15-7. За энэ онооны тэргүүлээ хадгалвал нэгүрээ асуудалгүй. 5 гаргачих болохоор боломж харагдаад байна. За тэгээд энэ хожигдож болно, ээлж алдаж болно. За тэгээд дараагийн ээлж дээр хэр сэргэж орж ирэх вэ гэдэг л одоо маш чухал байдаг.
Энэгээр бол энэ дөрөв дээр гайгүй сэргээ ороод ирлээ. Цудруулсан. За гэхдээ захлаа авчиж байгаа юм байна. Нарангуа 4 хэлж одоо Илжингээс хамгийн жигд тоглосон тоглогч байлаа. За Огибе Мишель хоёр бол Ихизэ Мишель хоёр бол солилцоогоор орж ирээ сайн тоглосон. За Нарангуагийн хувьд бол 4 хэлжийн тоглолтод нийт 13 оноо авсан байна. Тамираа руу гаргасан хаалтны гар давуулаа хуурлаа. Ясууланбог орж ирсэн. Инх цул пас өгөөд өөрөө довтлогоо хууралтаар оруулж байна. Заасаа нэгдүгээр өмгөө торлуу бас нэлээд шахаад өгчлөө дөө. Мишелийн довтлогоо 3 араас явсан гарсангүй. За ерөөхдөө 5 ээлж үсгээр л тоглолт болоо явчлаа да. Сая торлуу нэлээд намхан зөгчжээ. Тэгээд холболтын бөмбөг ч гэсэн жоохон намхан гарцсан юм байна. За Хизэ Омогибо 15 оноо, Нарангуа 13 оноо, Мишель 10 оноо авсан байна. За нөгөө талд Нэргүү 10 оноотой, Инх соёл 16 оноотой. Хамгааллаа. Инхт бол өнөөдөр сайн биш үү? Гой одоо бөмбөгнүүд одоо багтаа хамгаалж өгөөд боломжийг одоо үүсгээд байна. Одоо энэ сайн довтлогоон дээр эсрэг багийн хүчтэй сайн довтлогоон дээр чөлөөт хамгаалагч одоо энэ унчаар бөмбөгийг ингээ босгож өгч гинэ гэдэг бол сагсаар бол довтлооны самбар авчиж гинэ л гэсэн. Яг ингээ хоёр дахь боломж гаргаж ирж гинэ л гэсэн. Энэ бол маш хэрэгтэй бөмбөгнүүд байхгүй. Тэгэхээр чөлөөт хамгаалагчийн тоглолтыг л иймэрхүү зүйл дээр онцлогоос аргагүй байдаг. За хоёр руу гаргасан. Холбогч хамгаалсан бөмбөг шууд орсон Мишель цогсон. За хамгаалт байсан бүдэ 6 дээр. Иногрыг хамгаалцаа яс итгэхгүй хамгаалч ба. Сулхан бөмбөг байсан учраас тэгээд ерөөхдөө авчнаа гэдэг нэг тийм 50 хараа зогсчлоо. Завсарлага. За тавшрах болоогүй. За энэ багууд одоо плей-оффод бол 2021 онд Хилчин төрүүлдэг жил плей-оффод таарч Хилчин 2-1-ээр хожиж 3 цуврал тоглолтод цаашаа гарч илаа. За 6 онооны зүрхтэй тоглолт болсон Хилчин 2 тоо дараалаад авцсан байсан. Энэгээр довтлогын алдаа гаргаж 3 тоо дараалж аваад 8-16-аас 11-16 болго ойртуулаад ороод ирлээ. За болор ундрам холбох гээд үтсэн алдаа боллоо. За Хилчин багийн 4 дараас оноо 8 онооны зүрэг 4 болгож ойртууллаа. Нарангуа давуулцаа. За пас ламнарж аваад өгсөн довтлогоо хаалтанд орцоо. Болор сайхны Мишель. За гой хаалт байна. 5 дараас оноо. За бариад ирлээ шүү. 13-16 гэдэг бол 8-16-аас илт ялгаатай тоо. Одоо бол ороод ирсэн тоо ороод ирсэн. За давуултан дээр Нарангуа сайн тоглож байна. Урд 3 өндөр хаалт одоо мөхцөл Хизэ Мишель 3. Одоо талбай дээр 3 өндөр тоглогч нь урд байна. Хадаа Хизэ Омогибо. За Хилчин 3 дугаар ээлжийн тоглолтын дээр одоо 7 онооны зүрхтэй хоцсон ч гэсэн 4 дээр 8 онооны тэргүүлэл алдсан 16-8 байсан шүү. 6 оноо дараалж аваад 14 16 болго хөг ороод ирлээ. За энэ ээлж дээр дуусхийг гэсэн итгэл саний завсралга дээр авчтай засгалжуулагчийн завсралга үнэхэрийн үр дүнгөө өгсөн. Зөв зөвхөн авсан завсралга байлаа. Үр дүнтэй ч яриа улсан байна. За асуул орж ирсэн бөмбөг мөхцөд цохоод одоо оноо авах боломжийг алдчихлаа энэ да сая. Энэгээрээ суланбог орж ирсэн. Энд дээр салах хэрэгтэй. Яа гоё бодлоо. Гоё холболт байлаа. Ос хоёрын Нэргүй 17-14. За тоо 16 дээр гацчаад одоо хөдлөхгүй байсан. Яагасын гол хөлбөр нэлээд зайтай холболт гоё явууллаа. Товтлогч уур чадварч харагдлаа. За сүглэгмаг давуултан дээр оруулж байна. Саяны оноон дээр бол уул нь бол Нарангуа маш сайн давуулсан шүү дээ. Тэгээд насан жаргалыг оруулж ийн нараа. Им мөхцөлийг авч ийн. Сая бол Нарангуа их гоё давуулаа. Сул бөмбөг орж ирээ. Тэрийг одоо дараад оноо авчих юм их сулхаа нэг тийм хүрээд оноогоо авч чадсангүй Хилчингийн хувьд тэр алдаа боллоо. 100% гоё боломжийг авчирч чадаагүй. Тэгээд зөрөөд Инакур оноо авсан. За эсрэггийн алдааг ашиглана гэдэг чинь шүү дээ. Нэргүүгийн онооны араа сүглэгмаг давуултан дээр оруулаад давуултаа оноо бүртгүүлчлээ. Босоод ирсэн 18-14. Буцаа 4 оноо саллаа.
За Эрдэнэтийн Сүглэгмаа. За Анжлын дээдлигийн өмнө бас залуучдын улсын аврах шалгаруулах тэмцээнд тоглоогүй. Скимтлийн шалтгаантай байгаад байгаа. Багийн үзээр Өстрийн л одоо тоглогчдын нэг. За дахиад тоглох явах боломжтой. Сүглэгмаа татсан. Нэгдүгээр өмбөг арай сая хамгаалсан боловч холбогч дээр ирсэнгүй. Их хэзээгийн тоглоо. За өвлөний хаалт цайтай байсан хаалтнаас гаравчлаа. За юу ч сан жоохон эвгүй байдлаас бол энэгээр гарч чадлаа. Сая бол одоо 2 хонооны зүрхтэй болоод бүр нэг болонгоо ч алдлаа шүү дээ. За өвлөний хаалт ороогүй байсан алт байна тэгээд. За та алтнаас гарнаас нь бөмбөг хойш явжээ. За одоо их хэзээ хойшоо гарсан гэхээр энэ ч оппосайтын тоглогч холбогч нь урд орсон байгаа. Тийм ээ, уянгаа урд байна. Одоо уянгагийн хаалтны тал руу бас товтгоонууд явж болох юм байна күрэ тэр. Одоо уянгагийн хаалтны дээгүүр одоо бүхэн тамираар давтуулах гэж ийм хөлбөрүүд явна л да. За ийж нь бол тэрийг их сайн мэдж байгаа. Холбогч урд ба холбогч хойно бахын ялгаа бол да маш их. За багийн ахлагчдаа авсан 19-15. За Сүглэгмаа Булган Тамир гээд одоо Баянгор аймгаас гаралтай 2 тоглогч талбай дээр гарч ирсэн байна. Насан жаргалын довтлогоо за дөрөв үлжсэн. Насан жаргалыг оруулаад ирж болно гэж. За довтлогоо яваад хамгаалаа Суланбөг орсон. Хуурлаа уянгийн хууралт Ламнэржин хамгаалсан. Их хэзээ пас өглөө. Уянгаа дахиад уулзаа. Яа. За холбон тоглогч хууралтаар 6 он авлаа. Зарим довтлогчоос 7 он авцсан байна. Уянгаа одоогоор. За 7 оноо юм биш үү? 7 оноо. Яа. Үнэхээр гаан тоглолтыг үзүүлж байна. 7 урд оноо авсан байна. Хаасан Загслийн довтгон дээр хаалцаа орлоо. Одоо ирэхэд уянгагийн тал руу хаяад байна л да. За тэмүүлээ хааж байна. Бэлчиг клуб оноо авснаар 17-19 болсон. 2 онооны зөрүүтэй. За нэгөрөө засварлага авч байгаа юм байна. Сайн солиорох уу? Нэг соёлдоо хайсан. Уянгагийн хаалт яа. За ерөөсөө энэгээрээ бас нийгэм ойлгомжтой байсан. Уянгаа урд ороод ирж байгаа. Ямхаалт гэсэн. Энэ хаалтны эсрэг тоглоё гээд 3 явлаа, 3-лаа болоогүй. За тэгээд завсарлага авсан. Завсарлагаас орж ирээд уянгаа бүр хаагаад он авчлаа. За ингээд 1 онооны зөрүүтэй. За уянгагийн 8 дахь оноо, хууралтаар 7 оноо, хаалтаар 1 оноо. За инх соёлыг авч хонгоржиг оруулсан. За зүгээр сая бол яг инх соёлын яг алдаа юу гэвэл бас алдаа л да ялч хаалтанд орж байгаа юм чинь. Гэхдээ холбогчийн хувьд бол хэдэрхий ойлгомжтой байгаад хахад явуулаад байна шүү дээ. Уянгаа бас ирэн дээр чинь бодсон л байгаа. За явангоржигийн довтлогоо бүр гарсангүй. За энэ соёлцоо шаардлага байсан уу да. Яг ярьж илаа. Инх соёлын алдаа юу вэ да. Гэхдээ холбогч дэндүү ойлгомжтой юм гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр дараагийнх дээр бол инх соёл өөр тоглоно. За 19-19 болоо тоо тэмцсэн. За хин Сүглэгмаа орд ороод ирэхээр нэргүүгээ оруулаад ирэн. За нэргүүгийн хувьд бол одоо ороод ирэх юм бол бас хаалтан дээр арай давуу тоглолт үзүүлэх боломжтой. Одоо сурж явах намдаад байна л да нүгрээ. За англи хэл гаргаад өгсөн. За дараагийн боломжоор бол авсан. За холбогч урд байгаа. Тэгээд довтгооны сонголт жоохон багтаа болчиход инксэлээс явахаас аргагүй болоод ирсэн. За одоо урдаа 3 довтлогчтой болж байна уу да. За Марлгайг оруулж байна. Инх цул урд ороод ирсэн. За ээж нь урд твэрэ байгаа юм байна. За нэг байр тойроод хин нэргүү урд орж ирнэ гэсэн үг. Тэг ийж хаашаа гарчна. За нэгүрэ 1 онооны илүүтэй 5 гаргаж чадах уугүй юу? 8 онооны зөрүүн дээрээс хилчин бол барьж чадлаа. Одоо салгаал тэнцүү штэ энэ давуултан дээр. За хизээ пасч гоё тоглогч биш шүү бас Мишель. За Марлгой орж исэн эргээ гаргалаа. Хамгаалаад өгсөн зөрөө довтлогоо. Насан жаргал хамгаалсан 3 араас цогсон хамгаалцгаар өмг байна. Марлгой дахиад пас нүчтөө. Хагас нам явлаа. За нэг авчээ. Энэ хүрээ клуб Марлгойг солилцоон дээр их зүү оруулаа. Сайн давуулаад зөрөөд 2 хамгааллаа. За нэг хүрээ клубын тоглогч Марлгой.
талбай дээр өнөөдөр ерөөс орж ирээгүй байсан. Тэгээд хүртсэн байгаа тоглогч хэд бол маш мэдрэмжтэй тоглолтыг үзүүлж байна сая. Гоё. За марлагч одоо өөр голын агчин байрлалын тоглогч шүү дээ. Пас байдгүй. За марлагаа гэж нэг нууц үзэр гарч ирлээ дээ. За энэгүүрээс би хөлбөр юу аах вэ? Юу хийж өөрчлөх вэ гэсэн. За энэ бол марлагаа байжээ. Явж нэг юм эцэст нь оллоо шүү. 22-19. Явцны дээдлийн тэмцээний шууд амжилт ерөнхий өнтгчээр дуусшгүй ирчгөөч Supreme Accumulator шунхлаа компани ажиллаж байна. За энэгүүрээ 20-19 дээрээс 2 тоо дараалж аваад 3 оноос аллаа 22-19 марлагаагийн 3 дахь давуулалт. За энэ давуултаа алдлаа. Завсарлагаас орж ирээд бас анхааралтай давуулах хэрэгтэй байдаг. За энэ бол одоо зөвхөн энэ дээр гарч байгаа ч одоо марлагын гаргаж байгаа ч алдаач биш л дээ. Ер нь олиол дээр бол завсарлагын дараа олон давуултын тоглогчнор давуулт алдах тохиолдол маш их байдаг. Бодох хэрэгтэй байлаа. За нэг тоо салгуул нэргүй орд ороод ирнэ. Яа, зөрөө давуултаар авцсан болор сайхны Мишель. За Мишель үнэхэрийн одоо дэлгэр маацгалжуулагч оруулсан хамгийн зөв солилцоонууд нэг байлаа да. За холбогч дээр бол угаасаа уянгийг солих шаардлагатай байсан. Легоноор оруулах нь бол угаасаа ойлгомжтой байсан. Дөрөв тоглогч оруулж ирсэн. За мөхцөл Мишель хоёрыг оруулж ирсэн. Мишель бол одоо үнэхэрийн 2-3 дээр сайн тоглосон. Дөрөв дээр сайн бас маш чухал үе давуултаа авч шадлаа. Их цул сосроор хамгаалсан. Нарангуа хаалтны гартаа унцсан. За хилцэн гөлөв тооны харьцааг тэнцүүллээ дээ. За давуултын алдаа ийм хортой. Марлагаа ичнээ сайн тоглоод одоо ойртуулсан ч гэсэн оноо салгасан ч гэсэн нэг давуулт алдаал зүрж Мишель давуултаар оноо авч 2 тоос алгаж аваад сая хаалтны гартаа нэг тоглоо 3 оноо авчлаа ингээд. За энэгүүрээ завсралга байгаа усаа авах хэрэгтэй дуулна 22-22 дээр. Завсралга нь дууссан юм бах та. Энэгүүрээ завсралга байхгүй юу? Одоо ингээд хийж байгаа сэрэгчлээ шүү дээ. 23-22. За одоо дахиад тоо авч болно. Одоо челленж ч юм уу, завсралга ч юм уу ямар нэгэн байгаа зүйлээ хийгээ саяны 22-22 дээр хэмнэлд нөлөөлөх шаардлагатай байсан. За нэргүүг оруулж байна. За хилцэн сайхан боломж гарч ирсэн шүү. Оноо илүү гараад ирлээ. 8 онооны зөрүү байсан. 16-8 байсан шүү дээ. Хилцэн 6 оноо авч яхад 15 оноо авсан байна. 15-6 гэсээр аач 2-аар нэргүү давталгаа явсан. Нарангуа хошин цогсоо хамгаалагчаас гараа явцсан. Сумиависын Нарангуа бага хожлоо боломжтой оноо түргэлээ. Хилцэн төгсгөлийг үнэхээр гоё хийж ин да. За тоглолт дуусааг байгаа ч гэсэн сүүлийн тон дээр хилцэн гоё тоглолоо. За Нарангуа өнөөдөр 6 хаалт оноо авсан, 10 давталгаа оноо авсан байна. 16 оноотой бага түргүүлж байна. Мишель 13 оноо авсан давуултан дээр байгаа. Ихиз 18 оноо авсан. Хамгаалаад за асуурм өөр өндөрлө өргөчих хэрэгтэй. За давталгаа явсан. Хамгаалаад соёлоо хийлээ. За бага шүү. Дуусаагүй шүү гэдгийг бас нэг сануулсан давталгаа байлаа. За гэхдээ хилцэнд стил дуусах боломж нь байна. Энэ давуултан дээр нэг салгахад дуусна. За үнэхээр одоо бас гал гарсан тоглолт болж байна доо. Лигийн тэмцээний бас нэг 4 өөрчлөгдөөд 3 баг хасах болсон одоо ингээд тоглолтуудыг бас үнэхээр сонирхолтой болгож чадж байна. Сэтгхүн төлөө хөрсөлдөө хуурлаа уянга. За лам нарж харин сүүлийн мөчөнд хүрээд одоо бомбыг босгоод өгсөн. Суулбомбог орж ирсэн. Тэмүүлэн байна уу? Өөрөө хуурлаа. За хоёр хамгаалагч очоод булган тамир босгосон. Уянга өнөөдөр хууралтаар 7 оноо авсан байгаа. Нарангуа хаалтны ард. За ерөөдөө алдаагүй тоглохгүй хуураад байна хилцэнгийнхэн. Их солийн давталгаа. За 24-24 дээр тэнцүүлсэн. Одоо өөр шүү. Одоо нэг энэ акүрэ арай нэг амьсгаа авч байна. Амьсгаа авах боломж үүссэн. За 23-24 гэдэг бол маш ихзэгтэй тоо шүү дээ. Сая хилцээ авбал дуусчих гад. Энэ акүрэ алдуул тоглолт өргүүлчих гээд одоо оноо авбал өргүүлчих гээд алдуул дуусчих гад маш хэцүү оноо байлаа. Хилцэнгийнхэн сая өстөдөө жоохон зориг дутчихлаа. Яг цохихгүй дандаа хуураад байсан. Оноо салгаж болсонгүй. Булган намар хамгаалсан сөрөг давталгаа. За энэ дээр авбал инагүрэ эргээд аваа 25-24. За төгсгөлийг боломж инагүрэ дэргээ усаад ирлээ. Дээр доороо орсон. Өгөө аваатай. Галтаа тоглолт явж ин да. За мөсөө ордонд бол одоо үнэхээр сайхан гал гарсан тоглолтыг үзүүлж байна. За ижийн давлаад урд хаалт өндөр байгаа хуурлаа. За сүүлийн мөчт хам норжийн хууралтууд дээр бас
Сайн хамгаалж Тамирын 2. Их цолын тоглоо. Нарангаараа гаргасан. За түрүүний шиг хууралтуудын орон саяны шиг цогсон дээрээ Нарангаа сая үл цогсон зөв. Сулумбүг. За дахиад Нарангаадаа найдах нь өөрөө хурлаа. За 20 чийж 20-г чийж да. Амрын уянга 25 8 дахь хуралтын оноо. За өнгөрсөн жилдээ Сэлчин клубыг ахаж тоглож байгаа уянга. За багасаа дэлгэрэн магшийн удирдлагаар боловлол спортоор хичээлж. За өсвөр өдөрчүүддээ одоо маш өндөр амжилтуудыг гаргаж 21 онд одоо 16 17 наснда дээдлийг аврагуулж ирсэн. За уянгагийн давуулалт. За өндөр тоон дээр Инсойл гой тоглож байна. Хоёр ч удаа бага илүү гаргалаа. Харин төсгөл хийж чадах нь уу? Дахиад сет point үүссэн. Инагурыг 2 дахь сет point. 24-22 дээрс барьж чадсан Инагураа. Тэгээ уцаад илүү гарцсан яваад байгаа. Маралгуу одоо орохгүй штэ эн чи юу гэж дээ. Юу солилцоогоор орж давуулчаа буцаа суулсан. Бүтэн солилцоо хийцэн. За давуултаа үйдс орууллаа. Их тул пас өгсөн. Хийзэгийн довтлоо 26. За Хилчингийн хувьд бол инх тул пассан дээр их сайн тоглож байна. Чөлөөт хамгаалагчийн тоглолтыг онцлмаар байна. Сая бол 1-4 баг маш гоё авч өглөө тэгээд холболтгоо яваад Хийзэ ерөөхдөө нэг тэгж гоё холболтонд харсан бөмбөгийг бол алтахаар довтлогч шүүлээ. Тэгээд нурууч өндөр учраас хаалтан тэгж амархан орчихгүй. Ижин Тамираа руу гаргасан Тамирагийн довтлоо. За 3 дахь сет point үүсгэж чадлаа. Багийн ахлагч Инх соёлыг хойно гарцсан байгаа үед одоо Булган Тамир довтлооны гол ачааг урд үүрнэ. За өвл орж ирсэн. За нэргүү өвлүүн Тамираа урд хаалт өндөр байна да. Нэг сайн давуулаад таах хэрэгтэй. Инагурыг дуусгахыг одоо зорих гол тактик бол давуулаад урд хаалтандаа найдана. За Хилчингийн хувьд бол довтлогоо бол одоо гол найдах тоглогч. Хийзээ байгаа давуулт ийгүү явцгаа. За ингээд давуултаар оноо Жамбүрийн Инх соёл. Инх цул ээлжийн төгсгөлийг хийлээ. За галт мандлын Инх цул давуултаар оноо авч ээлжээр цаг 2-2 болголоо. Тэ НТВ телевиз, Орон төгс телевиз, Монголын хөлөөлийн үндэсний дээдлийг аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн Инагураа болон Хилчин гэсэн за лигийн аврах багуудын маш чухал тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна. За таамаглаж ярьж байсны дагуу багуудын тоглолт одоо 4 ээлжид 2-2-оор тэнцэж ингээд шийдвэрлэх 5 дугаар ээлж гарлаа. За хоцсон баг дээдлигийн тэмцээнийг 4 ажилтайгаар цаашаа үргэлжлүүлж за дээрээ бичигдэж байгаа Хашхан, Хоббис, Минтоны тоо гэсэн багуудтай адил 4 ажилтай болно. За хожигдсон багийн хувьд бол одоо 3 ажилтай болж хожигдлын тоо нэмэгдэнэ. За энэ тоглолтын дээр хожигдсон багийн хувьд бол ерөнхийдөө дээдлигийн тэмцээнийг цаашаа үргэлжлүүлж 3 дугаар тойрогт өрсөлдөх магадлал бол маш багтаа болно. Ерөнхийдөө дээдлигийн тэмцээнийг цааш үргэлжлүүлэх одоо боломжгүй болно гэж хэлчихэд бол буруудахгүй л одоо ийм тоглолт болоод байна. За тэгэхээр одоо энэ 5 дугаар ээлждээр бол ер нь ясаа цайтал үзэндээ. Тэгээд Инагургийн хувьд бол сая 4 дугаар ээлжийн төгсгөл 1 онооны дутуу бүр 2 онооны дутуу 22 24-өөс тэнцүүлээд за тэгээд илүү гарч 28 26-аар хожлоо. За сүүлд Инх цулын давуулалт хожлоо оноо авчирлаа. За Инх туул нөгөө талд Хилчингээс одоо тоглолтын турш давуултан дээр маш сайн тоглож одоо пассан дээр маш сайн тоглож байсан боловч яг сүүлийн бөмбөгөн дээр одоо пас өгч чадсангүй давуултыг хамгаалж чадсангүй алдлаа. За Хилчингийн хувьд бол бас тэр сүүлийн бөмбөгнүүд дээр алдаагүй тоглох гэж хичээгээд яг цохихгүйгээр хуураад байсан нь довтлогч нарын хувьд бол яг жоохон яг алдаа болоогүй ч гэсэн соноо салгаж чадахгүй одоо ийм асуудалтай зүйл болчлоо. За довтлогоо Инсойлоор явсан гадаа онлаа. За 5 дугаар ээлжүүл тэгээд ерөнхийдөө сэтгэл зүй шүү дээ. Сэтгэл зүйн тулаан болно. Хитрхи хожихыг хүссэн дарамт багуудад сөргөөрч нөлөөж болно. Ер нь бол заашгүй хожих ёстой гэсэн нэг тийм дарамт Инагураад бол байгаа шүү. За Хилчингийн хувьд эсрэгээрээ алдахынгүй сайхан тоглолтыг үзүүлээд байгаа. Давуулт оноо авсан 2-ыг зүгээр сайхан өөрсдөө одоо сэтгэл зүй чөлөөлөх хэрэгтэй. Одоо хүлээсгүй тоглох хэрэгтэй. Хожихгүй бол болохгүй гэсэн одоо нэг юм дарамт бас нэлээд нөлөөлөд байгаа болов уу гэж бас гаднаас ажиглаж байхад бол харагдаж байгаа. За Мишель өнөөдөр үнэхээр сайн тоглож байна. Давуулт тоглоонууд. За Тамираа пас өгсөн. Инх соёл зайтай бөмбөг тоглоо. За тийм сайн орж чадсангүй. Хаалаа. Уянга 2-аар явуулсан Хийзэгийн тоглоо. За Лам Нөржин дамжуултыг өгөөд Инх соёл тоглоо шугам дагуулсан гадаа унлаа да. Сая гадаа.
За 3 дахь сайклууллаа Хилчин клуб. За Хилчингээс бол одоо болж байгаа юмыг явуулаа л ах хэрэгтэй. За засварлагаа одоо салааг байгаа дэрэн шууд авч байгаа юм уу да. За шууд амжилтын ерхий ивент тэтгэгчээр Зис бидний ирээдүй ачит их хязгаарлагдмал хариуцлагатай компани GS25 Lifestyle платформ Skytel ирээдүйг өнгөлн амьдрал тэтгэгч ус Alkaline ажиллаж байна. За давуулаад довтлогоо инсэлээр явсан 3-ын хаалт сулрууллаа. Хаалтны ард ихийзээ хамгаалаад Нарангуй зөрөө довтлогоо нэг дээр унтсан 4-ийг Сяна авч чадахгүй л байна да нэгүрээ. За жоохон байраал өөрчлөх хэрэгтэй байсан юм уу да гэж боддог чинь зүгээр надад тоглолтоос гадна. Холбогчоо шууд одоо нэгээс явуулаад давуултын бөмбөг байгаагүй ч гэсэн холбогчоо шууд нэгээс явуулаад одоо урдаа 3-таа шууд эхлээд үдсэн боловс яадаг байсан юм бол доо гэсэн бодол төр чинь одоо урдаа 3-таа орж иж байна. Эхний оноога давуултын алдаагаар авлаа. Холбогчийг шууд хойноос тоглуулад үдсэн боловс яадаг байсан юм л доо. Одоо цөөх 15 тон дээр. Тэр нэг жил 19 он хэлээгүй. За давуултын бөмбөг гадаа унсан. Хасуу Мегастарсыг авраг болдог жилээ нэг тэгжсэн. 2 тоглолт дараалаад нэг тоглолт хожигдоод нэг тоглолтын дээр 5 гаргаж очоо. Тэгээ тоглолт нь болохгүй болгонгууд нь холбогчоо 2-оос шууд 1-ээс гаргаж явуулаад эхнээсээ бас урдаа өндөр хаалтаа тоглоод эхнээс онослоод их тэгж явж ирсэн. Сая бол энэ 15 оноо дээр эхнээсээ л урдаа 3 тоглогчтой яваад үтсэн бол гэсэн бодол төрж байна. За нэргүүгийн тоглогоо явсан оноогоо авсан. За бас тэгж жоройтчоогүй байгаа. 2-5. За өөртөө одоо алдаа бахта тоглох юм бол хөөх боломжгүй. Аса Тэмүүлэнгийн хаалт нэг зах руу яваад бас буруудсан байна. Тэгээ хоцорч үсэрсэн байна. Пас огсон. За нэг дүрмөг жоо өндөр ирчлээ холбогч дээр. Мишель хон хамгаалсан. Хизээгийн бөмбөг гадаа унсан. За боломж байгаа тоо холдчихоогүй байна. За болоог байна 3-5. За 5 дахь хилжүүл тэгээд түрүү хийсэн ерөөсөө сэтгэл зүй байдаг. Хизээгийн довтлоо хаалаа. Галтмандлын инх цул. За ус хоёрын нэргүй. Хоёрын хаалт энэгүргээ одоо талбай дээр байгаа хамгийн өндөр хоёр тоглогч. Сайн хаалт тавилаа хизээгийн довтлогон дээр. За нэргүй хаацсан юм шүү. Нэргүй хаалтнаас унц харагдчих юм. За ганцхан оны 4-5. Солиод давуулт руу гарсан 4-р ээлжийн төгсгөлд 100 сайн давуулсан. За дээлжийн ихэнд Инсойл бас давуулт руу навж исэн. Тэмүүлэнгийн довтлогоо хаасан. Инх цулын хаалт 2 дараалсан хаалт инэхүрээ 5-5 тон харьцааг тэнцүүллээ. За тэгээд холбогч хоошоо ороод урдаа 3 довтлогчтой болоо шал өөр болж ирж байгааг харж байгааз. Эхнээсээ бас ингэж гараад үтсэн бол өөрөө хойж за 5-5 болсон. Тусралга Хилчин клуб. За дээдлигийн тэмцээнийг одоо хинэн ерөөхдөө цаашаа үргэлжлүүлэх боломжоо хадгалах вэ гэдэг хөл амьдралаа шийдэх юм тоглолт. За хаалтын хувьд Инакура 7 хаасан байсан өмнөх дөрвөлж дээр. Хилчин 14 хаалт он авсан байсан. 2 дахь илүү байсан. Харин шийдвэрлэх 5 дугаар ээлж эхлээд Инакураасаа чухал 2 тон дээр 2 дараалж чаагаад 4-5 тоног авснаар 5-5 болж тоо тэмцээд байна. Хоёроос хаалтгүй зөхүүлсэн да. За холбогч гоёолаа. Довтлооны гүйцэтгэл мөн Нарангуй сайн явлаа хурдтай гой зөглөө. Хаалтгүй зөхүүлчлээ шүү дээ сая. За хөлбөрийн одоо гол зорилго бол тэгээд хаалтгүй зөхүүлэх одоо хаалтнаас гарах хэл байдаг. Энэ үүргийг биелүүлж чадлаа. Нэгдүгээр бөг сайн ирсэн холбогч хамгийн байж болох одоо аль боломжт зөв хөлбраар довтлогоо явуулсан. Хилчээргээ тоо илүүтэй. За пас намхан ирсэн довтлогоо булган тамираар явсан. За хүлээж зинж байгаа тамираар нэг туршлагаа харуулсан 50 довтлогоо явлаа да. 6-6. За толгоноос нь зулааг нь мэлагаад одоо гараа явжтай бөмбөг. Өөрөө хаалтаа 2 гараа нэлээд зайтай өсөрсөн юм байна. Хаалтных нь голоор гараад ирж бөмбөг. 2 руу гаргасан. Нарангуй хаалаа. Булган тамирын хаалт. За том тоон дээр бас том тоглогчид чухал ээлж дээр чухал тоон дээр гой тоглож байна. Довтлогоо хаалтын дараас оноос Сэргэлэнбаатарын булган тамир. За хаалтаар 7 оноо аваад ирсэн Инакура 5 дугаар ээлж эхлээд 3 хаалт оноо авлаа. За Тамира өнөөдрийн тоглолтын дээр бас хаалт 3 дахь оноо авж байна. Хаалт сайн байгаа.
Ер нь ээлж дээр бол хаачаад яваад исэн нэг ээлжийн тоглолтууд дээр бол нэг хаачаад яваад исэн. За дахиад болгон тамирлуу гаргах нь ойлгомжтой. За нөгөө талд мөнгөц бол Нарангуй 2 хаасан. Товтлсон сул бөмбөг орж ирлээ. За одоо болгон тамир цаана унтсан байсан учраас товтлооны хөлбөр бас нилээ. Хэцүү очлоо. Хаалтны гартаа оруулсан. Хоцорсон хаалтны гарыг мэдэрлээ Нарангуй. 7-7. За онооч одоо тэгж амар салахгүй нэ. Нэг онооны зөрүүтэй тасалдах 8-7-оор. Хин 8 тоног авах вэ харцгаая. За энэ давуулт эгүү давуулт ч үсрэтэй давуулт орж ирнэ. За Нарангуй бас алдаанаас сэргийлээ тэгж яахтар. Хүчилсэнгүй нэргүүгийн довтлогоо нэг дээр унсаа. За бас өөрийн нэргүү бага оноо илүү гаргаж байна. Ээлжийн тоглолт хийснээс хойш энэгүүрээ анх удаа оноо илүү гарлаа. 8-7-оор тасалж байна. За завсралгүй байхгүй тоглолт шууд цаашаа үргэлжлэн нэргүүгийн довтлогыг тавханд удаашруулаа үзүүллээ. Гой довтлогоо явжээ. За энэгүүрээ 4-р ээлж дээр энэ одоо гарч байгаа талдаа хоцсон. Баруун талдаа хоцсон. За үйцэн тал дээрээ төгсгөлөө хийж ин шодоод хоцсон бололтой. За нэргүү хоош оронгууд нь сүлгэмаг давуултан дээр сольж байгаа юм байна да. За энэгүүрийн хувьд бол нэг давуу тал нь энэ тоглолтын дараа 4 тоглолт үлдэж байгаа. Хилчингийн хувьд бол энэ тоглолтын дараа 3 тоглолт үлдэж байгаа. Тэгэхээр энэгүүрээ бол энэ тоглолтод хэрвээ хожигдчих юм бол дахиад 4 тоглолт байгаа учраас хожих боломж одоо тэтгэр тоглолтуудад нь бас бие тэгэхээр дээшлэх боломж өөрсдийнх нь гартал одоо үлдэнэ гэсэн үг. Хилчингийн хувьд бол энэ дээр хожигдвол тэгээд ер нь одоо үлдсэн 3 тоглолт бас хожоод ч хэцүү л одоо энэ хөстэй дүүсчээд байна. Игибэ за довтлооны бомбог гадаа унцсан 2 оноо идэвтэй. За энэ лигонэр бол сайн тоглолоо өнөөдөр бол яг алдаанууд байсан. Тэгээд ямар ч довтлогч гадаа цогтөг тор цогтөг алдаа байдаг. Энэ тоглогч ирээд удаагүй. Бүрэн тасаагүй байгаа. Мишелэн довтлоо. За болор өндрөм хамгаалсан хаалтны талаас тор хүржээ. 8-9. За Нарангуй 20 оноотой элжингээс тэргүүлж байна. Мишель 14 оноо авсан, 3 давуулалт, 2 хаалт, 9 довтлогоо. Ихийзээ 19 оноо авсан, 1 давуулалт, 2 хаалт, 16 довтлогоо. Өвлөний довтлогоо хаацсан. За Мишелийн хаалтын оноо гой хаалаа. За голын агч дээр бас тоглуулад байгаа Мишелийг өнөөдөр довтлогчийн байрал дээр гараад тун сайн тоглолтыг үзүүлж байгаа. За тоглолт иргэд 9 Хилчин 2 онооны зүрэг арилгаж чадлаа. Тог тэнцүүлсэн. Ихийзээ давуулалт. За Ламнэржингийн пас. Яасан тааруу пас вэ? Сая бол бас тийм айхтар давуулалт биш байлаа шүү дээ. Нэгдүгээр өмгөө шууд яваад орчлоо. Нөгөө талд бол одоо 100% оноо авах боломж бэлгэлжлээ. Яг өөр нэг биш удаа пасны алдаа гарч л байгаа л да энэ хүрээ. Гэтэ санийход бас арай л тааруу тоглолт байлаа да. 19. За Хилчин 3 оноо дараалаад авсан. За энэ пасыг харин оновчтой өглөө Ламнэржин. За Тэмрэгийн довтлогоо явсан хамгааллаа. Уянга Мишель рүү гаргасан. Мишелийн довтлогоо Инсойл хаан пас өгөөд Булган Тамир довтлогоо явсан. Сосор урам хамгаалсан. 2-аар гадаа зогчлоо. За хашир анжгаа одоо 2-3 довтлогоо гадаа зогчих юм да хийзээ. Хилчингийн боломжуудыг жоохон алдаагаар өгөө хийчээд байна. Яг сайн тоглож ил байгаа л да. Тэгтээ бас энэ 5 дээр 2-3 алдчихлаа болохгүй. Болохгүй л одоо солих хэрэгтэй. Ингэж алдаад байвал насан жаргал бий. Солилцоонд 10-10. За нэгдүгээр өмбөг байхгүй довтлогоо болцсон. Энэ хүрээгийн хувьд энэ боломж. За Брикон ав юу одоо өөрсдийнх нь давуултан дээр оноо авах боломж орж ирсэн боловч нэгдүгээр өмгөө суусал өгчлөө. За ингээ зөрөө тууралтаар оноо авцаа. Уянгагийн ээлж тууралтуу 11-10. За холбон тоглогч багийн ахлагч Амрын уянга өнөөдөр үнэнхээр одоо тоглох гэж орж иржээ. За нэгдүгээр ээлж дээр тасалжуулагч сэлгээнд сулгасан. Би сэлгээнд суух ёстой тоглогч биш шүү гэдгээ одоо талбай дээр гарч ирээ харуулж байна. 9 уралт 1 хаалт 10 оноо авсан байна уянга. За багийн одоо 3 товтлогчоос бусад тоглогчоос илүү олон оноо авсан байх шүү дээ. Хаагч нараас илүү олон оноо авсан байна. Инсойл хойшин цогсон оноо авлаа. 11-11.
За одоо зүгээр Инагүрэ аль бол хурдан нэргүүг л урагшаа оруулах хэрэгтэй. Одоо оноогоо салгаад байраа хурдан явуулж эсрэг баг дараалж оноо алдаж ирсэн болохгүй. Маралгоог оруулж ирж байна. За Маралгоо 4-ийн төгсгөлд бас сайн тоглосон. 19 дээрээс Маралгоо нэг давалтаар оноо аваад 2 хамгаалаад 22-19 болгочихсон. За хойно давалтан дээр сайн тоглоод залгаад хамгаалчихад байгаа Маралгоо. За Мишель довтлсон. Хааднаас унцаа. За болор сайхны Мишель 17 дахь оноо. 11 довтлогоо 3 хаалт 3 давуулалт. Үнэхээр жигд гой тоглолоо. Дараа тоглолтоос гараанд гаргахад ч одоо болохгүй зүйл алгаа. Сайхан ирээдүй харагдаж байна Мишель. Давуулцаа. За пас өгсөн Инксойдын довтлогоо. За сосор урам хойно босгоод өгсөндөө татсан. За оруулчаар өмбөг сосор урам өөрөө оруулж байна. Яа сая Инагүрэ нэгдүгээр өмгөн дээр тун тааруу тоглох юм да. Орцоо бөмбөг дотроо. За сая Инагүрэ бол нэгдүгээр өмгөн дээр тун тааруу тоглосон. 13-11. Ялчгүй дотролдоо Нарангойгийн довтлогоо. За Нарангой 21 он авлаа өнөөдрийн тоглолтод ингээд. Завсарлага Инагүрэ. За завсарлага хугацаа дууссан. Давалтын алдаа. За нэргүй урд орж иж байна. За нэргүй урд орж ирэх нь чухал байсан. Одоо хаалт тавталгаа өндөр. За инх соёл урд байгаа, инх зул урд байгаа. За нэргүй урд ороод ирсэн. За Тамирагийн арын бүсэн тавталгаос явж болно. За ижиний давуулалт амжилттай. Нарангуй гараад тавталгаа явсан. Булган Тамир хамгааллаа. Сөрөг тавталгаа инх соёл хуурлаа. За энэ их чухал тоо оюнга хуурлаа. За нөгөө талд холбогч ижин хамгаалсан. Соёлоо хойсон зогсон дотор унсаа. За Жамбрын инх соёл тооны харьцааг юутаж тэргүүлж авчирлаа. За саний тог тэнцвүүлэхэд Булган Тамирын хойно хамгаалсан тэр 100 гар шидэд хамгаалсан хамгаалт их чухал одоо нөлөө үзүүллээ. Ерөнхийдөө тэнд бол хамгаалж чадахгүй байлаа гэхэд нэг ч одоо Булган Тамирыг буруутахаар бөмбөг биш байсан. Тэг сайн хамгаалсан 13. За одоо бол зүгээр айл баг нэгтийг солилцоо энэ гэж бага эвдэх хэрэггүй шүү дээ. Инакур бол одоо нэргүүн урдаа ороод ирчих. Одоо энэ нүрэл тоглоно ойлгомжтой. Хуурлаа. За энэ хоёрын төгсгөлд ингэж олон хуурдаг нь бол ерөөхдөө бас буруутцсан шүү. Ер нь бол буруутцсан шүү. Суланбөг. Зүгээр цохоод явах хэрэгтэй. За Нарангуй мөн татгаж оруулж байна. Бууралтын л өмбөг оруулж байна. Топс. Мишель хамгаалсан. Нарангуй ийм цохоо хэрэгтэй. За сая цогсон оноо авлаа. Бага хожтой боломжтой оноо хүргэж байна. За хилжингийн хувьд бол яавч ийм цохоо хэрэгтэй. Хуураад байгаа нэрөөсөө салахгүй байгаа даа. Яг нь алдаа болохгүй байгаа ч гэсэн яг алдаанаас л жоохон сэргийлээд л да алдаагүй тоглох гээд. За тэгээ сая цохох хэрэгтэй газар бол яалчгүй зөв шийдвэр гаргаад цогсон оноогоо авлаа. Хаалтнаас нь тэмэр орсон. За дуусгаж чадахгүй. Давуулцаа. Намгүй болгоцсон. Соёлоо. За өндөр тоон дээр бас л сэтгэл зүй гой тоглогч юм аа. 5 хил зүтгэлээд маш тэжсүртэй, маш тамиртай. Стамина буюу одоо энэ ачаал даах чадвар тэсвэр маш сайн байна инх соёл. Үнэхээр зүтгэж байна. Завсарлага. За завсарлагын хугацаа дуслаа. Багуудын хувь заяа одоо өөрсдийнх нь гарт бий. Хин хоцсон нь дээрээ бичигдэж байгаа хашхан, хоббис, Минтоны тоо багуудтай адил 4 ажилтаа болохын тоглолт. Хоёлоо 3 ажилтаагаа 2 баг. Насан жаргалыг солилцоогоор оруулж ирлээ. За би бол түрүү нэг юм хэлсэн. Одоо өндөр тоон дээр солилцоо хийж багууд тоглолтоо өөрчлөх шаардлага байхгүй гэж. За энэ солилцоо тэгээд зөвдөхнөө буруудахнаа харъя. Одоо би бол инх соёлыг шууд орж ирсэн тоглогч руу давуулна гэж бодож байна. Тоглолтоо мэдрэг байгаа тоглогч руу чиглэх байх. Тэр. За пасаа юучсан өгсөн хаалаа нөгөө талд. Пасаа аваад өгсөн. Хуурлаа. За инх соёл хамгаалсан. Хоолболт болсонгүй гэхдээ нэргүй аргаллаа. Яста маш их өмбөгийн нэргүй аргалж чадсан. Согсоо. Ижи хамгаалсан, холбогч хамгаалсан учраас болрундрам холбоод өгсөн. За нөгөө талд Тэмүүлэн хаалтар дарсан. За хизээ дарчуу сая Тэмүүлийн хизээр үсэрсэн хаалтар дарж оноогоо авлаа 15-14.
За Тэмүүлэнгийн давуулалт. Амжилттай. За пасаа. Пас болоо явцсан. Нэргүүгийн давталгаа хойно. Хамгаалсан шүү. Сайн хамгаалсан. Зөрөө давталгаа. За энэ Ижиний 2 руу гаргаж байгаа холболтод 2 удаа болсонгүй шүү. Дуусгах боломж гихтээ болсонгүй. 2 лаа холболт гаргачлаа. Гэхдээ энэгүүрээ холболтын алдаагаа аргаллаа. Хилцэнгийн хол аргалахад хэцүү тийм бөмбөг явчлаа. За сая үл ялч уянгааг алдаа болчлоо. За тэгтээ уянгаа бол өнөөдөр хилчин өдөөд одоо ингээд 5 гаргаа зогсож байгаа нь уянгаагийн гавьяа шүү. Ер нь бол саяны алдаа бол бас хичнээн уянгааг алдаач гэсэн. Өнөөдөр үнэхээр сайн тоглосон. 9 оноо хуралтаар 1 оноо хаалтаар 10 оноо авлаа шүү дээ. Тэгээд тоглолтын хэмнэлийг холболт тоглолтоор одоо хэмнэлийг бол үнэхээр өөрчилж чадсан. За 2-оос явсан Нарангойгийн давталгаа ийм цохоо хэрэгтэй байна. Энэ л хэрэгтэй байна. Буцаад илүү 16-15. За уянгаа сая 1 алдсан 2 дахь боломжн дээр бол холболтын бөмбөгөө сайхан гаргаад өглөө. Пасч 2 ирлээ. Тэр пассыг хараа. Инхт бол гоё өгсөн. 4 ээлжин дурш пассан дээр сайн тоглолоо инхт бол. За тэр 4-ийн төгсгөлд Линкцолын давуултыг алдсан болохоос ш. Нэгдүгээр бөмбөг сайн өгж байгаа. За давталгаа зөрөөд явсан да. Нэргүй хаацаа. За ингээд хил хамгаалах ерхий газрын тэг 208 дугаар тусгай салбар Хилийн цэргийн Хилчин клуб үндэсний дээдлигийн аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн эхний хожил авлаа. За 2 дугаар тойргийн эхний хожил гэж байгаа боловч энэ баг үндэсний дээдлигийн тэмцээнд цааш өрсөлдөхгүй юу гэдгийг одоо шийдэх юм тоглолт байсан. Тэгээд маш чухал хожлыг авснаар 4 хожилтой болж за хүснэгтийн 5 6 7 дугаар байрт 4 хожилтой бичигдэж байгаа. Хашгаан өвөр хангаа Ментонит говь хоббис багуудтай адил 4 хожилтой болж энэ Хилчингийн хувьд. За ингээд баг тамирчдын тоглолт бол угаасаа л нэг нь хожиж нэг нь хожигдох дүрм. Энэ бол спортын дүрм. Гэхдээ 5 ээлжийн дурш үзэгчдийг маань одоо өөдайлгүй сайхан тоглолт үзүүлсэн 2 багийн тамирчид талархал илэрхийлье. Дараагийн тоглолтоор иргүүлцгаая.